Let the Music podcast room үзүүлж байна. Хай юу яцхандаа. Зэ чамаар юу байна да? Сайхан байна да. Бид хоёрыг сонов. Хоёр ирлээ. Бид хоёр 3 дахь дугаараа хийх гэж байна. За тийгээд өнөөдөр бид хоёрын анхны Зочин ирсэн байна. За бид хоёр Science Minds-ийн хөтлөгч бидний хайрт Эрхмээ ахыгаа урьсан байгаа. Бигтэй сайн нөгөө юуны ардаас юм хэлэхгүй байхыг амар хичээлээ. Бид хоёрын хэлж байгаа юм. Миний хоолой явж байгаа шүү дээ. Тий. Тэгээ тэгэнгүүт ардаас нь юм ингэж миний подкаст шиг болох. Тэрсээ. Тэгэхээр Радиокаст гэдэг. Чи. Тэгээ та Radiocast podcast гэдгээ бас хэлээгүй явж байгаа юм шүү дээ. Тийм ээ. Оо тийм ээ те. Хүмүүс мэдж байгаа ах тийм ээ. Радиокаст да. Одоо л чи радиокаст байна. За. Өөрсдөө танилцуулах яг уу бас дахиад сонсож байгаа юм байл. Одоо мэддэг болоо л гэдэг. Бараг нэрийг хэлээ явц намраад юм дөө. Харин зя тэгээд дээрээ байна. За ундрах байна. Эрхмээ байна. Одоо ялгах хоолой гэнэ. За өнөөдөр бит хоёр гарчигнаас харсанчлан хувь тавилангийн талаар нэлээд голчиж ярина. За гэхдээ ярих гэсэн шалтгаануудын нэг нь юм бол яг хоёр хүн за эхний дугаарыг сонсож байгаад энэ талаар яг сонсчод нэлээд юм хүлээлт тавьсан чи яг надад ярьж ирсэн юмудаа дэлгэрүүлээд яриаггүй гэд хэлсэн аахгүй юу. Тэрний яг нэг хүн нь манай Эрхмээ ах. Тэгэхээр өөрийг ороод ирээд өөрийг нь үзүүлээд байсан. За одоо яг асуултаа яг хажуутлаас асуудаа гэдэг аахгүй. За хувь тавилан байдаг гэдэгт та итгэдэг үү? Шууд ингэж хэдүүлэг барах юм тий. Шууд. Яг ямар талаас аа? Тэрэг өстө та яг ямар талаас нь хүлээж авмаар байна? Тайлбарламаар байна. Яг уу хувь тавилан гэхээр шашин талаасаа бол мэдэхгүй. Тэрийг үгүйсгээгүй бас нотлоогүй. Тийм болохоор шашин талаас хэлэхэд бол нэг юу байхгүй. Би болохоор neuroscientist талаасаа ч юм уу тархи судал талаасаа бол хувь тавилан бүтээгддэг. Тэр нь яагаад гэж хэлж байгаа юм гэхэлэр хүний тархи өөрөө бүтээгддэг эрхтэн баггүй. Яг хөө мэдээж генетик тодорхой хувьцаагаар нөлөөлнө. Гэхдээ тархи хүүхэд байхаас ахуулаад хүрээлэн буй орчноосоо ингэж бүтээгдэж явдаг эрхтэй учраас хүүхэд тийм төрөхт нь биш төрөөд магадгүй зүгээр бүр амар хитрхи detail scientific ярих юм бол хүүхдийн тархи ингээд ер нь хүний тархи 14-наас хүртэл нийт гарлынхаа 90% авцсан байдаг хэмжээний томорсоор байгаа. Тэгэхээр энэ хугацаа чинь нөгөө хүүхдийн тархи бүтээгдэж байгаа хэсэг. Тэгэхээр энэ үед хувь тавилан зурагдаж дуустдаг юм болов уу? Тэгэхээр та бол яг бүр зураа ичлээ тий тархинд. Тэгэл тэр чин дөнгөж за хин хэвлээд одоо ингээ бүрэлдэхээс ахуулаад хүрээлэн буй орчин, агаарын бохирдол, хөрсний бохирдол асгал гоё байж болно тий. Тэгээд ээжийн идж байгаа хоол, хүнс, тэгээд тэр гидсэнд байгаа сонсох хэрэгтэн нүд хөгжөөд эхэлцсэний ардаас одоо тэр хүүхдийн ингээ гидсэндээ байгаа тэр одоо юу гэдэг одоо ингээл хөгжим сонсч мостч юм уу яаж ингээд харьцаж байгаа юм ч юм уу тий. Гэдгээс ахуулаад ерөнхийдөө тэр хүүхдийн тарих бүтээгдэж эхэлж байгаа учраас энэ үед хувь тавилан зурагдаж эхлээд мэдгүй зүгээр миний төсөөл шүү зэ сайенс талаасаа тэгээ 14-наас хүртлээ тухайн хүүхдийн тарихаа ингээд хэмжээгээрээ 14-наас хүртэл бол хүүхдийн тарих эрүүл байхад л үүрэгтэй зүгээр ингээд асуудалгүй хуваагдаж ингээд том болох үүрэгтэй тэрнээс биш бол мундаг байх үүрэг байхгүй тэгээд тэрнээс цаашаага яаж явах нь тухайн тарих хэр эрүүл ингээд бүтээгдснээсээ цаашаа явдагыг нь хэрвээ хувь тавилан гэж үзвэл хувь тавилан хүүхэд наснд нь зурагддаг байх. Тэгээд тэрийг нь зурж байгаа тэр бурхан нь магадгүй ээж аав хүрээлэн борчин байх мэдхгүй. Яг л мэрэгжлийг боллоо танилцуулж шүү дээ. За тэгвэл яг мэрэгжилтэн эрхэм баяр биш яг хувь хүн эрхэм баярыг хувь тавилан байдаг гэж боддгоо. Яг л ийм хувь тавилан байдаг юм байна гэж бодсон үйл явдал тохиолж ирсэн үү? Яг уу зүгээр одоо хүний чинь эцсийн бүтээгдэхүүн тархиных чинь шийдвэр штэ. Тэгэхээр шийдвэр чинь ой санамжинд толгуурж гарч байгаа штэ. Тэгэхээр би чи одоо тэгээ мэдлэгэрэл амьдарч байгаа байлгүй дээ.
Амар гоцлаа нэг өөр юм л орох гээд. За ойлголоо. Гэхдээ яг хуу зүгээр надад тохиолдож исэн юмнууд гэвэл ийм юмнууд үүдээ. Би одоо жишээ нь хүүхэд байхдаа ийм болмоор юм ч юм уу, тийм болмоор юм ч юм уу. Эсвэл ингээд миний ингээд чин сэтгэлээсээ бодож чадсан бодлоо дандаа бүтээд идэг хөхгүй. Энэ бол миний зүгээр өнцгөр ямар нэгэн манифест эсвэл ямар нэгэн хувь тавилан биш. Угаасаа яг ингээд юм амар сайн бодоод төсөөлж чадна гэдэг чинь тархинд аягүй хүчтэй ой санамж үүсэж байгаа шүү дээ. Тэгээд тэр хүчтэй үүссэн байгаа ой санамж чи хүний тархийг ингээд удирдах миний мотор нейронуудыг хөдөлгөөд ингээд намайг алхуулад, шүүлээд, уншуулад явуулж байгаа шүү дээ. Тэгэхээр тэдгээр зүйлүүд бол нэг тэгэж яасан баг. Тэрнээс биш миний хувьд заяа аягүй азгүй. Азанд итгэсэн эсвэл ингэчээсэ гэж бодсон юм болгон дандаа фейлддэг. Би яг ийм болно гэд тэрийг нэг юм хүч алдарсан үедээ хүн чинь 3 дахь этгээдээс ингээд юм тусламж хайж эхлэн штэ тий. Яг тэр үедээ би дандаа алддаг. Ерөөсөө бурхан мань туслаач ч юм уу тий. Эсвэл ингээд ингээч гэдэг юм бодол орж ирсэн үедээ миний бүх юм фейлддэг. Тэгээд нэг юм одоо юу гэдэг ингээд нэг юм 50-50 chanceтай нэг ажил байлаа шүү дээ тий. Тухайн хүн ямар нэгэн байдлаар зөвшөөрчүүл болох гээд байгаа тийм хүнээс хамааралтай ч юм уу бүрэн бэлдээгүй байгаа миний бүх ажил фейлддэг. Тэгэхээр би бол яг юм хувь тавилангаар ингэсэн гэдэг юм дээр бол нэгтэй гэж яадгүй маа. Итгээд эхлэхээр л алдчихтэй юм би. Тэгтээ тэр угаасаа ер нь хүн болгонд тэгдэг юм биш үгүй юу? Би бас тэгээд идэв шүү дээ. Тэг хүн нэг жоохон өөртөө итгэлгүй ч юм уу болоод тэр нэг цаанаасаа л нэг яг л болохгүй бүтэхгүй л байгаа тэгэл. Энтэй бол тийм санагдаж байна. Чи яа юм ундрах. Гэхдээ энэ юу юм? Шашны подкаст юм уу? Үгүй. Эний цаана гоё юм ярих гэжсэн. Дараа хувь тавилан байдаг тэгдэг хүн. Би чамаас сууч. За би хариулъя. Тийм чамаас. Би бол нь хувь тавилан байдаг гэдэгт бол итгэдэг. Манайхаа нэг юм хэлэхэд би аппарат зүүцсэн болохоор юм Аманда Йотын хийсэн юм шиг яриад байгаа шүү. Sorry. Уучлаарай. За тэгээд итгэдэг байсан чи яасан? Тэгээд ер нь бол одоо хүртэл итгэдэг. Гэхдээ ингээд өмнөх подкаст дээр ярьжсэнчлэн ингээд алгоритм уу, хувь тавилан уу? Яг тэр хүмүүстэй яг би ингээ хувь тавилан бурхан яг тоор уулз загины хосууд ч юм уу те. Яг тэгээд уулз юм уу гэхээр бас үгүй яагаад вэ гэхээр миний утсан дээр гарч ирж байгаа хүн над руу бичээд тэгээд ингээ харилцаж үсээд уулзъя гингүүд яг ийм нэг ард нэг компьютер сайенсинг аяага штэ тэр залуу яг бурхан юм шиг болоод байгаа штэ яг ингээд тэгээд би одоо болохоор яг инстаграмаар хүмүүстэй танилцахгүй яг хувь тавилангаа хүлээгээд замдар гараа хөвчих шүү. Харин тий яг жинхнээс яг тэгээд хүлээж байгаа юм. Энэ хосын харилцааны хувь тавилан юм биш тий. Би чинь бүр амар хувь тавилан байна. Тэгээ яг та өөр ямар ч талаар харж болно шүү. За хос руу орох гэж байгаа юм уу яг ч яг би дахиад бэлдээтэй. За орно шүү бид дээр орно. За хосын хувь тавилангийн талаар байсан юм байна. Ойлголоо. За тэгээ яасан гинэ. Хэрэгслэлээрээ. Тийм тэгээд яг саяных дээр гэх юм бол алгоритм дээр уулзж гин үү гэдэг нь бол жишээлбэл надаас гадна яг сүүлийн үед ихэнх хүмүүс бол инстаграмаар ч юм уу эсвэл дейтинг апаар уулздаг болцсон. Тэгээд бараг салаад байна уу? Хувь тавилан биш. Гэтэ надаа одоо тэр нөгөө сонирхлынх нь ямар нэг юм дээр огтлцсон байгаа учраас оронд нь харуулдаг байна шүү дээ. Тэгэхээр илүү бат бөх юм шүү. Гэтэ бас нэг талаараа надад ингэж санагдсан яг нэгнийхээ талаар мэдгүй байж байгаа гинт мэдхээр ингэж амар хүчтэй ингэж одоо таталцал үүсэх ёстой байтал яг анханасаа орхоос өмнө харчгаар бас жоохон яг нэг тийм mystery байх ёстой байгаа. Тийм mystery хитрхи нэг юм амархан байгаад mission completed айгу хурдан болчихно гэх юм уу. За би надад чинь өөр өнцгөр бас тайлбарлаж чадах юм байна. Тэгж байгаа дараа нь. За. Энэ дээр надаа нэг юм болж байсан хгүй. Би нөгөө Mongolia's Next Top Model гэдэг нэвтрүүлгийн season 3-т нэг 18 тахтаа оролцоод тэр үед чинь нөгөө утас ерөөсөө ашигладаггүй.
уцыг хураагаад авсан шүү дээ. Тэгэнгүүт ингээд шууд тухайн хүмүүстэй яг байгаа байдлаар нь дээр үеих шиг ингээд харж байгаа гэсэн үг. Тэгэнгүүт ингээд тухайн хүн чинь юм ярихгүй бол тэр хүнийг яг тэрүүгээр нь дүгндэг ч юм уу. Тэгсэн чинь дараа нь яг уцаа ингээд аваад Instagram-аар ч юм уу Facebook-аар харсан чинь энэ охин чинь ийм дуу сонсдог байсан байна. Ийм болохоор би охинтой бол найзалдаг байжтэй ч юм уу. Тиймэрхүү юмнууд нэлээд анзаарчихсан. Тэгээд яг дараа нь хэрвээ яг уц байдаггүй байсан бол яг тийм энгийн жижигхэн харилцаанууд бас үүсэхгүй байгаагаас гадна бас нэг mystery юм бас байхгүй болчих юм шиг санагдсан. Хитрхи амархан тэр gratification өгдөд байгаа юм шиг санагдаад гэх юм уу? Тэгэд наа чи угаасаа юу юм шүү. Нөгөө дээр үед чихэр аягүй гоё амттай байсан. Яагаад тэгэхээр чихэр цөөхөн байсан учраас чихэр идэх гоё амттай байсан. Одоо чихэр гоё амттай байна шүү. Тэгээ яагаад тэгэхээр олон чихэр байгаа учраас гэдэгтэй адилхан юм шүү. Тийм баг гэж би бодож байна. Ер нь бол тиймэрхүү л. Тэгээд дээрээс нь түрүүний юун дээр тайлбарлах юм бол нөгөө reward center яригадад эхлэх байх л та. Одоо нөгөө тархинд ингээд шагналын төв гэж яддаг байхгүй юу? Тэгээд тэр mission complete болсон үед шагналын төв аягүй сайн ажиллана. Шууд утгаараа ингээд юм зүгээр correlation-аар тайлбарлах юм бол тухайн одоо шагналын төв ажиллах хүртэл хэр их хэмжээний энерги зарцуулсан бэ гэдэг нь аягүй чухал. Нэгт хоёрт тэр шагналын төв аягүй хурдан аддикт буюу донтолт үүсгдэг гэсэн. Тэр нь юунд донтдог вэ гэхээр би жишээ нь одоо юу гэдэг А цэгээс Б цэг хүртэл машингүй байгаа үедээ одоо ингээд юм юу гэдэг нэг цаг алхахдаг байлаа л да. Тэгээд би тэнд очиод алхаад дуусангууд би зорьсон газараа Б гэдэг зэгтээ ирээд надад жаргалтай мэдрэмж төрөөд дараагийн удаа би ингээд магадгүй 1 цаг 2 цаг алхах эрч хүчтэй боллоо гэж бодъё л да. Тэгэнгүүт би А-гаас Б цэг хүртэл машинаар 10 минут яваад очсон бол миний ингээд асар богино хугацаанд шагналын төв тэгээ дээрэс нь бага энергиээр ажиллачлаа шүү дээ. Тэгэнгүүт би дараагийн удаа алхах биш машинаар бүр илүү хурдан онгоцоор ч юм уу эсвэл ийм bullet train-аар яваад очичмаар юм шиг надад мэдрэмж төрнө. Тэгэнгүүт одоо яг энэ харилцаан дээр нэг эсрэг хүснээ олоод тэгээ тэр нь өөрийнх нь хүүхэд байхад үүссэн эмэгтэй хүн ийм байдаг гэдэг ч юм уу нэг энэ төсөөллөөр нь үүсээ тэрнийхэн төлөө ямар ч communication байхгүй хахад алхаж очиол те эсвэл захиа бичээл ирэх үгүй нь тодорхой бос уулзалтыг хүлээгээл амар энерги шатааж байгаад төгсгөлд нь яг л тэр хүний төлөө асар их энерги зарцуулсан учраас эн чинь нөгөө нэг юм нөгөө тархинд аягүй хүчтэй ой санамж өгөөд энэ хүний төлөө би амар их энерги зарцуулаад ардаас нь хүчтэй жаргалтай мэдрэмж авсан учраас гээд магадгүй хүчтэй байдаг байх. Одоо бол зөвхөн нэг сошиалар харилцаад үзнэх demand нь амар их. Тэгээд нөгөө одоо зах зээл дээр байгаа бараа айгүй хүчраас ингээд сонголт хийх айгүй юм юутай болцсон. Эргэлзээ бас их үүсгдэг болох. Тийм нөгөө юу их учраас эргэлзээ үүсэж байгаа чинь утастай холбоотой ер нь нөгөө шийдвэр гаргаж чадахгүй нэгдэг чи бид нэр ажлын цагаар ингээд ланчийн цагаар ингээд яг ажиллаа хийж ягаад яг ланч болонгууд олон сонголттой менютэй газар оронгууд хоолоо сонгож чаддгүй шүү дээ. Тэр нь тарих ядарсан байгаа учраас decision making боо шийдвэрээ гаргаж чадахгүй удаад байгаа нь хүнд мэдрэгдэхтэй ямар хоол энэ хоолыг жижигмэр юм шиг тэр хоолыг жижигмэр юм шиг мэдрэмж төрдөг. Энэ нь нөгөө тархины стресстэй холбоотой байхгүй. Тэгэнгүүт нөгөө дэлгэцэн хэрэглээ амар өндөртэй. Тэрэн дундаас тарих яг хүнээ сонгохдоо биш нөгөө дэлгэцээс ирж байгаа тэр нөгөө blue light болон хит их мэдээллийг авахтаа хамаг их нөгөө энерги зарцуулчаад яг шийдвэр гаргах чадваргүй болгох чонгууд ингээд энтэй зарчмаар юм шиг тэртэй зарчмаар юм шиг санагдаад байгаа нь энэ нь магадгүй зүгээр сая яриан дундаас бодлоо. Зүгээр орчин үеийн хүмүүс жоохон шалигдуу болоод байгаа нь дэлгэцэн хамааралтай болоод байна. Яг хүндээч биш тийм. Яг зөв байна. Үнэн шүү. Би өнгөрсөндөөс мөн шалиг бишээсэн гээл. Үнэн ч байна. Буруу цаг үедээ төрсэн байгаа юм шиг. Тэгээд нөгөө Kenny нөгөө Reeves лөө тэрний нөгөө нэг юм үг гэж би сая нөгөө яриан дундаа if you don't fight for your love what kind of love do you have гэж асууад байдаг. Тэгэхээр энэ зүгээр юу яаж байгаа баха нөгөө хайрын төлөө айгүйх энерги зарцуулж байгаа учраас тэр нь илүү их нөгөө нэг хүчтэй ой санамж болж үүсдэг илүү хүчтэй мэдрэмж төрүүлж байгаа. Ягаад тэгэхээр их энерги зарцуулаад үр дүнд нь өрсөн учраас тархинд тэр хэмжээгээр илүү хүчтэй аз жаргал буудана. Тэгэнгүүт зүгээр юм харилцаа long term харж байгаа харилцаан дээр аль талаасаа fight байхгүй энерги их зарцуулагдахгүй бол тийм хүчтэй мэдрэмж төрөхгүй байж магадгүй байх. Тэгээ дээр үуч угаасаа амар романтик байсан гэдэг угаасаа романтик байхаас өөр аргагүй юу угаасаа энерги зарцуулж байгаагаар романтик бид нар дээр утас байхгүй бол за хэдүүлээ одоо зөвл ингээд юм
интернет байхгүй болсон ч юм уу те. Эсвэл Instagram, Facebook ингээд shutdown нэг өдөр хийчлээ л те. За бүх ингээд ийм дэлхий дээр ямар нэг ийм гайхамшиг тохиолдоод бүх цахилгаан станц ч юм уу бүх дата дүү байхгүй болчлоо. Вау. Тэгвэл бид нэр угаасаа л романтик болно шүү дээ. Харин тийм шүү дээ. Тэгээд угаасаа нөө дэлгэцийн хамаарлан тэр сошиал хэрэглээ ихсгээр нөгөө нэг ялангуяа зинзүү амар стресстэй болцсон юм байна шүү дээ. Бусдад үеэсээ азралтай дуунууд нь багассан. Дандаа стресс ч юм уу эсвэл нөгөө юм амжилтын төлөө дуунууд нь ихссэн байна гэдээс. Тэгэнгүүт Америкт л одоо ингээд энэ үеийнхний 91% нь бүр юм стресстэй орсон байна гэсэн байна. Урлаг дээр хамгийн хүсэж байгаа зүйлээ тухайн генерашн дуугаар хийдэг гэдэг юм байна. Хамгийн их нөгөө байхгүй ба. Одоо хайр олохыг амар хэцүү байгаа бол хайрын дуу их гардаг. Одоо жишээ нь бүтэлтэй хайр амар их хүсэж байгаа бол амар бүтэлтэй хайрыг мөрөөдөж хийдэг гэдэг. Яг үеийн хоорондын хэрүүл хийх. Айлчлаа. Тэгээд тэгэхээр тухайн цаг үе орчноос л хамаарах бах тав. Тэгээд дээр үед чинь ингээл угаасаа л юу гэдэг бид нар чи одоо бол ингээд баян онгорт байгаа хүн, дорноговт байгаа хүнтэй холбоо тогтоож болдог болсон цаг хугацаа шүү дээ. Тэгэнгүүт дээр үед чи ингээд нэг хэсэг газрал тойрдог. Одоо болохоор ингээд ийм баян онгорлооч юм ингээд орон зайн нөгөө нэг ийм товчлолт нь айгүй хурдтай болцсон учраас угаасаа яг нэг тиймэрхүү байгаа байхаа. Манай аав ээж хоёр бас цахиагаар харьцдаг байсан юм байлээ. Тийм. Нөгөө манай аав манай ээжээс жоохон 2 насар дөө. Тэгээд сурах шаардлагатай болоод Орос руу яваад тэгээд ингээд ээж рүү битсэн захиануудыг ээж одоо хүртэл хадгалсан байлээ. Тэр нь ингээд 40 жил болж байгаа шүү дээ. Тэгээд тэрийг нь уншсан чинь амар хөөрхөн байсан. Ингээд хайртай шүү гэсэн үг нэг ч байгаагүй заяа. Тэгснээ ингээд хоолоо идсэн үү? Миний охин. Тэгэл тэр мөр нь бол ялтчихгүй гоё юм бэлээ. Гэтэ манай ээж юу гэж ирдэг гэж. Хосууд ялтчихгүй нэг 50 гараад эхлэхээр маргаан гараад эхэлдэг юм бэлээ. 50 дээрээ. Тэрнээс өмнө юусоо хэрүүл хийж байгаагүй. Тийм үү. Тийм. Тэгэл тэр одоо яагаад юм бол доо миний мэдх юм баг 1 жил өргөж байгаа хосууд л маргалтаад идэв ш. Харин аав хоёрч чинь юм байна даа. Нөгөө дааврын юмуд л та. Нөгөө нэг насны шилжилтүүл тэгдэж байгаа. Одоо жишээ нь өсвөр үе дээр болж байгаа ч юм нэг шилжилт. Тэгээ midlife crisis гэдэг нэг явна. Тэгээд нөгөө menopause-ийн үе ч юм уу те эрэгтэй эмэгтэй айл нэг үе дээр тэр процесс өрнөн тэгээд ингээд тэд нар бол яг хаа даавартай холбоотой явж байгаа хаа. Би тэгэж бодож байна. Зүгээр. Би бас амар их цахиа авдаг гэсэн. Вау. Тэрнтэй ойтоо байх та. Тэгээд ихний 1-2 дахь курс мөрч чинь ядаж битээс ялангуяа нэг эрэгтэй юм ойтоо талантай. Тэгээд зөвөр л Facebook дээр илүү нэг удаа гээд захиа гоёшт мөртөхгүй ухааны юм биччихсэн аахгүй юу. Тэгсэн чинь ингээл учир зүггүй л захианууд ирээдсэн заяа. Тэгэл гэтээ би амар сонин гаралтай бас тэр захиануудаа ингээм уншин готлаа үгийг нь алдаг. Улаанаар тэмдэглээ бичээд. Гэтээ би хатгалцсан юм байж л. Буцааж явуулсан юм биш үү? Бас арайштай муухай би. Хариуч явуулъя гэдэг те. Нүгээ зөв бичээд энэ төр гээл. Алтаануудад засчаад над дээр хурж ирэх. Тэнд чи бараг одоо love story болоод байгаа юм шүү дээ. Бараг тэгчл. Гэтэ захиа бол ялч гоё юм аа. Хэдэн жил чадгалаа шүү дээ тэр чинь. Би бас 5-таа л захиа авчихсан. 5 настай даа. Хинээс. Би нөгөө цэцэрлэгтэй нэг хүүхэд крашлдаг. Амар уншиж чаддаг хүүхэд. Амар тэр уншиж чадсан. Үгүй мэдгүй штэ. Би мэдгүй штэ. Ингээл багш ингээд Мартин амнаар ээж нартай захиа бичээрэй гэсэн чинь хамгийн түрүүнд ингээ уншиж мшаад байсан байхгүй юу. Би тэгэл хөөх яварлаг. Лаг залуу тэрийг харж байна. 6 настай хүүхдээ лаг залуу байгаад. Үгүй би яг тэр өдрөө бараг 5 ч хүрээгүй байсан заяа. Яагаад гэхээр нөгөө 5 настайдаа төгсдөг штэ. Миний төрсөн өдөр 5 сарын 21-нд болдог. Гэтэ цэцэрлэгийн төгсөлт дандаа 5 сарын 20-нд болдог байхгүй юу. Тэгэхээр би бол 5 хүрээгүй байсан байх гэж би бодож байна. Тэгсэн чинь яг сургуулийн цэцэрлэгийн төгсөлт болоод би тэгээ чи үзүүлбэрээ үзүүлчээ тэр хүүхэд нөгөө аавтайгаа төрүүлж явахаар болоод тэгээд
тэр хүүхэд ингээд яг аав нь ардан зогсож явахад яг миний нүдэн дээр ингээд цагаан тогтоотой ингээд цаас өгчээсэн аахгүй юу. Тэр чинь надад амар гоё санагдчихсэн. Ягаад гэвэл чинь жоох хүүхдүүд чинь нэг ягаан магаан цаасан дээр ч юм уу ингээд дээр нь ингээд зурсан зураг л өгдөг штеп. Тэгсэн чинь ингээд айгүй юм цэвэрхэн цагаан тогтоотой цаасанд хийцэн. Тэгэл би аваад баярлаа гэж хэлээг баха. Ямар ч байсан авчаал цаашаа гүүгээд нөгөө хуц солидог өрөнд ороод тэгээд ингээд задлахж ийсэн чинь манай багш хүүхдүүдээ цуглаарэ гэдэхгүй юу. Тэгэхээр нь би яг ингээд карманда их гэж карман байхгүй. Тэгээд яах вэ ээж яг наа чи юу ингэж асуухаар ичээд чадахгүй тэрийг мэдээд байгаа. Тэнгүүтээ би тэрийг ингээд нөгөө тэр газар үлдэн шүү дээ. За маргааш ирээд авъя гэж бодоод тэгээ маргааш хизээж болоогүй. Маргааш хизээж байгаагүй юм биш үү? Маргааш хизээж байгаагүй. Би тэгж цэцэрлэг дээр очиагүй. Тэгээ би тэрийгээ дандаа боддог. Тийм. Тэ бодохоор юм байна. Гэхдээ хүнд ч гэсэн тийм юм байдаг шүү дээ. Яг нэг юм захиа авчмарч юм шиг те. Би гэхдээ тэр хүүхдэд бол захиа бичижсэн ч гэж дээ. Зураг зурж өгчээсэн. Тэгэл хариунлах та надаа. Юун дээр би ингээд ерөөсөө нэг тийм бэлэг мэлэг ч юм уу захиа махаа ер нь тэгж авдаггүй авах амар хүсэлтэй хөхтэйс аахгүй. Тэгээд ингээд Валентин болол 10 жил мэлтчихэв. Тэгэл нөгөө нэг юм хайрын love box элөө нэг юм юу яваад захиа махаа янз бүрийн дотор нь хинээс гэдгийг мэдэхгүй ч гэсэн ингээд захиануудаа хийгээл те. Тэгэл тэнчэнээсээ ингээд юм зарим жижиг хөрхөн бэлэг мэлэг хийсэн ч юм уу. Тэгэл яг ингээд Валентин болдог ч юм уу. Тэгэл бөөнөрөө уулзаал ингээд тэрийг ингээд бокс задлаа штэ тий. Би ганцаараа бүлтээтэл үлддэг гэсэн байхгүй. Надаа ерөөсөө ирдэггүй зөө. Тэгээд ер нь бол ингээд юм ерөөсөө авч байгаагүй. Тэгээд яг оюутан болоод одоо тухайн үед манай X тэ би ярьжсэн байхгүй. Ингээд захиа бол гойдоо мойдоо энтер гээд. Тэгээд би яг чи оюутан болоод тэгчээд нэг удаа тэдний гэрт нь орсон юм аа. Тэгсэн чинь ингээд хөө ирхмээ энэ юу ингээд надад захиа барь өрөөд ирдэг хөхгүй. Тэгээд ингээд чиний карманаас сая оллоо гэд. Тэгээ би амар баярлаа. Тэр чинь хүн гимшигстэй шүү дээ. Яа. Эсвэрээ би амар баярлаа. Юу вэ? Нэр юм уу наа чи надад нэрэ захиа ирсэн баг. Нөгөөдгөө уншиж болж амар догдолч мөгдлөл заяа ингээд. Жохо ичиж уншиж уншаал хин юм болоо X тэгээ цог уншиж уншаал. Тэгсэн чи манай X зүгээр надаа өөр хүнээс мэдрэмж өгүүлэхгүй бичээ өгсөн байдээ. Тэрийн сонсоо би амар гомдчихсэн шүү дээ. Тэгээ яг нэг юм тийм өдрүүдэрстэй бүлтитэл ганцаараа үлддэг гэсэн та. Наа чи нөгөө хошин шог дээр гараад идэг нөгөө ариуна гэдэг штэ. Хүмүлдэвэ гэдэг. Харин тийм нөгөө хүмүлдэвэ гэснээр аав нөгөө бэлэг өгдөг шнэ. Наа зөвхөн нөхцөн мэддэг те. Би бол 10 жилдээ бол нэр ингэсээ тэгж бүлтитэл үлддэг байсан. Тэгээд зүгээр дараа нь ярьж байхад ингээл нэг ганц нэг хүмүүс ингээд бүр ингээд чинь бүх мэдрэмж таалга болсон байгаа шүү дээ. Тэр үйл би нэрээ чамайг ингээд хөөрхөн гэж хардаг байсан шүү мэс шүү дээ. Тэр мэтэр гэж ярангууд уур үрээд тэгээд тэр бүлтитэл нь ганцаар ингээд үлдээж яхаар тий. Өгчихгүй юугаа хийж исэн юм гэсэн. Тэгээ ер нь бол миний ууртай царинс бүгд болдог өхөө ер нь. Ямарс. Угаасаа ингээд нэг хараас ууртай царайтай биш үү? Би ийм комплейн амар их сонсч байсан. Тийм үү? Гэхдээ та хоёр нөгөө нэг юм яг ингээд нөгөө нэг инээдсэн. Угаасаа ингээд нөгөө ярилцаад ингээ хараад яг ярьж мэрдэг нөгөө жинхэнэ ирхмийг таньсан болохоор тэгсэн юм болоо да. Харин тэгтээ хүмүүсийг яг тэгээд ч нэг гаднаас нь харахаар нэг тийм нэг халдаж болохооргүй хүмүүс байдаг штэ. Халдаж болохооргүй. Untouchable. Тэгээд үлдчихсэн. Тэгээд нөгөө алгоритм руугаа орох уу байж байгаад орох уу жоохон болж байгаад орох уу. Би харин нэг зүйл ярих гээд хувь тавилан гэж асуухтаа би саяхан нэг юу үзсэн аахгүй юу? Нэг нэвтрүүлэг, Солонгос нэвтрүүлэг. Battles of Fate гээд тэрэн дээр болохоор Солонгосын бөө удган тэгээд таарот уншдаг хүн, хөлийн мэрэг хийдэг хүн, хөлийн ингээд хээ уншдаг заяа. Хөлийн хээ. Тийм хөлийн хээ уншдаг. Тийм. Тэгээд нөгөө солонгосчуудын зөвхөн ашигладаг манайхаар бол фингшүү шиг яг нэг юм хийгээд байсан. Би тэрийн нэрийг мартчихэж. Тийм. Тэрэн дээр ингээд 40 орчим хүмүүс оролцоод тэгээд яг юм даалгавар өгөхөнд манайхаар бол зөмбөлгийн талаа. Тэрийг үзсэн чинь ингээд гэтээ яг хөө тэр бол ингээд scripted байж магадгүй. Ягаад вэ гэхээр
бүгдээрээ аягүй сайн хилээд байсан таагаад байсан. Тийм. Тэрийг үзсэн чинь бас нэрээ бөөдөр очмоор ч юм шиг мэдрэмж үнэхээр төрүүлжсэн. Яагаад вэ гэхээр би яг тиймэрдүү юм байдаг гэж бас нэг боддгоо. Тэгсэн чинь яг тэр хүмүүс болохоор яг хувь тавилан байдаг. Чи 2 жилийн дараа гэхэд тэгээд үз ингээд үз. Чиний карьер чинь тэгнэ. Чиний карьер дараа жил хамгийн дээд түвшиндээ хүрээд багаар доошлон чихнүү. Амар юм яриад. Тэгээд тэр бас намайг бас өнөөдрийн юмыг асуухад бас бодогдуулсан. Тойр юу гэж бодож байна. Тэгээд тэр амар сэвтэй санагдаад нөө хосууд ялангуяа нөө бид хоёр тохирох нь гэж амар их асууд юм билээ шүү дээ. Мингэн таарах нь ч гинөө юу. Тэгэл нөгөөдөл нь мингэн голцсон юу биш мингэн голох шээ. Тойрч харш юм байна. Ямар ч байсан таакунгууд хичнээн хайртай байсан ч хамаагүйс халдан малны салж би тиймэр би жоохондоо нэг зурагтаар нэг юм яг саяны минг тааруулдаг ихч харсан байхгүй юу. Тэр ихч ингээд нөгөө бит хоёрын ингээд амьдрал нэг л болохгүй байна. Бит хоёр 3 хүүхэдтэй ингээд өрөнд ингээд яваад байна. Бит хоёр яах вэ гэсэн чи тойр бүтггүй мэ сал. Яа. Гэтэ яг болохгүй юм шиг байна. Бүтггүй юм шиг байна. Бодоод байж захын тэгээл чир нэрээ салчих гад лээдэг бахтаа тий одоо. Мэдхгүй одоо тэгээд наа чин дээр амар тийм нэг тайлагдчих шүү. Яг үнэхээр үнэн байвал бас хэцүү л. Гэтэ яг шинжлэх ухаанаараа яг батлыг гингүүд тэр чинь бол байхгүй шүү. Ямар санда хувь тавилан гэж бол байхгүй. Ялангуяа тэгээд мэрэгжлийг бол хурууны хээ ч юм уу эсвэл хөлийн хийгээр бол гаргаж ирнэ гэж бол байхгүй гэсэн байдаг шүү. Тэр чинь бол full scam л да. Манай дээр явж байгаа генетик тестгээ газар байдаг шүү. Генетик тест тийм. Тэр бол өстой bullshit. Бүр ерөөсөн. Харин тэгэл шууд. За та хэлээрээ яг би альфаар энийг ингэж гаргасан юм. За. Зүгээр ганц би нэг амар хэржсэн. Гэтэ ганц өнцгөн яг тэрийг анх санаачилсан одоо ловер хийс ингээ шоронд орсон байгаа шүү. Тийм. Гэтэ тэр нь одоо стил байт юм уу? Гэхдээ манай Монголд ч амар хүмүүс тэрийг үзүүлээд гадагшаага ус шүлс цусмсаа явуулж маавуулаад. Энэ бол би ягаад одоолт ингээд явуулаад байгаа гайхчил байна. Тэгээд хувь хүний нууцлалын тухай хууль гэж байдаг. Тэрэн дотор хүний эмзэг мэдээлэл гэж үе. Тэрэн дотор генетикийн мэдээллүүд орцсон байгаа шинжилсэн хуулиараа. Тэгээд хүний эмзэг мэдээлэл дээр орогдсон энэ мэдээллүүдийг нийтэд нь авч одоо хадгалах ёстой газар нь төрийн захиргааны төв байгууллага гэж хуулийн дээрээ заасан байдаг. Нэгсэндээ бол хувийн байгууллага тэрийг их хэмжээгээр дата хадгалах ёсгүй гэсэн үг. Тэгээд тэрийг датаг нь буцаж устгах гэрээ контракт зөндөө юм байгаа. Дээрээс нь тухайн нэг хүн нийч мэдээллийг гайлаар гаргахын тулд одоо эрүүл мэндийн яамны одоо бие онгоохын ёс зүйн хорогоор оруулах хэрэгтэй. Дээрээс нь эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас зөвшөөрөл авах хэрэгтэй. Тэрийг ингээд дургаараа явуулаад байгаа. Энэ дээр тагнуул цагдаа ажиллах хэрэгтэй. Бүр хэтрүүлээд ирэх юм бол үндэсний аюулгүй байдлын асуудлууд ч энэ дээр яригдчихэдэг. Тэгээд дээрээс нь асар хямдхан байдаг. Тэгэнгүүт нэг 20,000 гаад идэг үлээ. Тийм ингээд тийм одоо ингээд чинь гэхдээ 2 жилийн өмнө ингэж байгаа байхгүй чи шүлсээ ч юм уу өсөө явуулчихаа. Тэгээ генетик тест чи хийгээд Францд ч үлээ хийгээд явуулъя гэж байгаа байхгүй. Тэгснээ 1 сая төгрөгч илүү. Энэ ингээд одоо хүмүүстэй зүрлэх юм бол бүр за бро 2026 оны цоо шин ланд одоо Lexus 600 юм уу ланд 300 чамд мань 1000 төгрөгөөр өгье гэж байгаа юм шиг байхгүй. Тэгээ тэрэнд нь итгээд нэрээ ланд 300 2026 оных 1000 төгрөгөөр гээд мөнгөө төлөнгүүд ингээд ийм ланд 300 авч ийн гэж бодоод байгаа байхгүй. Энэ ерөөсөө боломжгүй хүний генетикийн мэдээллийг бүтэн уншихын тулд хийж байгаа одоо тэр бэлтэж байгаа library preparation байна уу буцаагаар гарч ирж байгаа тэр мэдээллүүдийг нь одоо уншиж байгаа тий bioinformatic ажиллаж байгаа тэрэнд орж байгаа уруулжууд гарч ирээд дүгнж байгаа дүгнэлтүүд энэ бүр үнэхээр боломжгүй үйлдэл байхгүй. Тэгээ хурууны хийгээр үзлээ гэхэд хурууны хийгээр монголчуудын бүх хүмүүсийн за боли одоо тал хүнийх нь за боли тэгээ 10% нь хурууны хийг аваад тэрэн дотор нэмчин ингээд ангилцсан big data байхгүй статистикээр үз. Энэ бол зүгээр bullshit. Тэгээ дээрээс нь төрөний юун дээр би ч гэсэн тэр жоохон бахта юг амар үздэг байсан байхгүй. Зөмбөлгийн тулаан. Тэгээд амар үзэж мүнзэл. Тэнгүүд тэр нь төгсгөлтөө зөмбөлгийн тулаан чинь тэр шимжиг болж таарсан ч юм уу. Яг үзэж байгаа хүмүүст бол гоё л баг. Гэхдээ яг энийг нэг тийм үгүйсэх гээд ч юм уу яг гад жахам нэг тийм мэдхгүй л дээ. Гэхдээ яг мэдхгүй ямар ч байсан би бол яг саний тэр хэсэг дээр бол ямар нэгэн комент хэлмээргүй байна. Гэхдээ бол ямар ч зэн тэр нөгөө pseudotech гэж явдаг шүү дээ. Нөгөө хуурамч шинжлэх ухаан, хуурамч технологиуд дотор бол тэр хурууны хий орж байгаа. Ер нь бол манай тиймнүүд бол хид ажиглагддгийн. Тийм. Би наадах чинь бас нэг
нэг юм бас уншиж ирсэн юм аа. Тэгсэрнэл бас хүн гэдэг чинь ийм emotional anti юм байна. Нэг харангуутаас нэрээ байж болох юм шиг санагдал мэдрэгддэг юм байлээ. Тэгээд бас нэг зүйл юу гэхээр нөгөө саяны юун дээр бөө хүмүүс нь яг айгүй сайн хэлж мэлээдсэн аахгүй юу. Тэгэнгүүтээ нэлээд алдартай гээл. Гэтэ би яг Монголын зарим бөөнөр бол айгүй сайн гэж боддог. Ягаад вэ гэхээр би яг өөрөө нэг үзүүлж исэн. Тэгсэн чинь яг ээждэг аамд тэгсэн чинь айгүй амар хилтгэл юм бэлээ байхгүй юмнууд. Тэр хүн мэдэх боломжгүй. Ерөөсөө бас ингээ хитрхийн нөгөө specific детали зүйл болохоор тэгэхээр бас яг саяны ихтэй би нөгөө хүлийн уул гэдэг ч юм уу эсвэл юм дата дээр суурилж байгаа юмнууд нь зарим нь бас тиймхэн байх л гэж бодож байна. Гэтэ бөө үнэн хүмүүс нь л байгаа хаа гэж би боддог юм аа. За би энэ дээр ямар нэгэн комент алгуу. Дугайл сонсчих. Дугайл сонсчих. Хүний подкастн дээр орж ирсэн. Дугайл сонс. Гэтэ эн чинь подкаст юм чи ярьж болно шүү дээ. Тийм. Зүгээр би болох зүгээр миний шийдвэр гаргалтанд дугайл сонс. За. Тийм. Би түрүүн юу ярих гэж байгаа түрүүний юм дээр нэг юм амар ухаантай өнцөг олчоод мартчихсан. Оо, гял залаарэ. За тэгээд яриагаа цааш нь өргөжлүүлээд тэр юу байхгүй юу? Нөгөө мингэн таарахгүй байна салч юм уу те. Тэрэн дээр яг хөө зүгээр хүний нөгөө гений бэкграунд чухал мохол гэдэг ч юм уу. Тим юмнууд бас байгаа л да. Жишээ нь зүгээр нэг юм сонин өнцгөр жишээ нь А Б гэдэг А нэрхтээ Б нэмхтээ байлаа гэж бодвол за боли Б нэрхтээ А нэмхтээ байдаг гэж болоо. Хүмүүсийн феминистик үдв. Яхаараа наа чинь эрэгтэй наа байдیں۔ Харин тийм яг тийч бодсон дотроо. Яг наадахаар чинь ном бичсэн байвал яах вэ гэдэг. За тэгэхээр А гэдэг эмэгтэй өөр дээр төсөөлж ярьж байгаа юм шүү зөө. Яг тоон бол хийсвэр гэхдээ дүүцүүлж ярьж байгаа юм бол за адреналин гэдэг уургийг одоо дааврыг одоо ингэж юм кодлж гаргаж байгаа генийн дараал нь 10 байгаа. За Б гэдэг эрэгтэйгийнх бас 10 гэдэг нь өндөр гэж тооцож байгаа бол энэ хоёр аливаа нэг зүйл дээр гинтийн огцмоор ингээд адреналин огцом өсөд хариу хэлэх магадлал өндөртэй. А гэдэг эрэгтэйгийнх магадгүй 5 байх юм бол нэг нь насны ардаас нөгөөх нь дааврынх нь ялгаралт арай бага учраас нэг жоохон хүлээцтэй ханддаг ч юм уу. Тиймэрхүү нөхцөл байж болох байх. А нөгөө талаасаа зүгээр ингээ хоёр талаас ингээд асар удаан нэг нэгэндээ ингээд таалагдаад амар гоё явж исэн чинь хин нэгэн гуравдагч рандом итгээд гарч ирснээ та хоёрын судал нь өнцөгдсөн байна. Та хоёр сал гэж хэлдэг бол нэгт мураалын амар том асуудал бол. Тэгээ хоёрт би болохоор хосууд биш дээ те. Зүр миний ажигласнаар заяа. Байгалийн хуулиа ерөөсөө хүндэлдэггүй юм шиг надад санагддаг. Тэр нь юу гэхэлэр ингээд А Б гэдэг хоёр бас хоорондоо байл эрэгтэй эмэгтэйгээр чи байлаа гэж бодонгууд би ийм юм айгүй хүсчихсэн байхгүй. Салсныхаа дараа glow up хийгээд би чамд юу алдснаа чи харуулнаа энэ. Яагаад цуг бахта тэрийг харуулж болохгүй юм те. Тэгэнгүүт нөгөө угаасаа байглаасаа эрэгтэй ч вэ эмэгтэй ч вэ ингээд ийм эсрэг хүүстэндээ ингээд ийм татагдах юмнууд биш те. Тэгэнгүүт ингээ хоёр хос ингээ хоорондоо хос боллоо гингүүд одоо хичээлт нь эндээс эхлэх хэрэгтэй гэж би бодоод байгаа байхгүй чинь эрэгтэй нэмэгтэйгээ татахын тулд хичээх хэрэгтэй. Гоё биетэй болдог ч юм уу, илүү мундаг болдог ч юм уу, ухаантай бол. Эмэгтэй ч гэсэндээ татсан бол нөгөө эрэгтэйгээ ингээд ийм одоо эрэгтөөний юу таттай те бас өөрөө юм гоё биетэй болоод эрүүл хооллол арьс марс нь гоё болоод те тэгэл илүү халамжилж маламжилдаг ч юм уу. Аль хүүснийхээ онцлог таарсан нийдээр ингээд татах хэвээр байтал тэр болтол юу ч хийхгүй байж ийснаа салсныхаа дараа амар glow up хийснэ. I'm gonna show you өдөр энэ бол надад бүр амар утгагүй тэнэг юм шиг санагддаг байхгүй. Тэгэнгүүт өөрөө юу ч хийгээгүй хичээхгүй ингээд амар юм таргалж маргалдаг ч юм уу эсвэл ингээд ажиллаа хийхгүй амар суг болсноо нөгөө хүн салаа явсан чинь нөгөө хүн лугоо буруугаа чигснэ юу алдснаа чи харуулна гэх шиг угаасаа өөрийнхөө төлөө хичээдэг хүнийг л алдчихлаа ш гэдэг үнцэг амар байгаа. Тэгээ эн чинь neuroscience-ийн хувьд ч тийм. Угаасаа ингээд ийм олон өнгөн дундаас тод өнгөрөөч юм уу гоё юм л хүний нүд татагдана гэдэг чинь тарих тэр чинь эхлээд 1 секундын дотор л хүний тарих шийдвэр гаргаж байгаа шүү дээ. Attention татж байгаа. Тэгэхээр энэ дээр бол яг ингээд аль аль нь хичээгээгүй ч юм уу эсвэл ингээд нэг юм зөвхөн нөгөө хоёулаа хичээж байгаа гэхдээ нэг нэгний татах хичээлтэй биш зүгээр амьдралын хичээлтэй явсныхаа ардаас энэ бит хоёр нэг л болохгүй байх гингүүт нэг юм random нэг хүн дээр accuracy нэг 40% ч юм уу 50% ч юм уу нэг хүн хилдэг ийм зүүн бэлгийн одоо хүн дээр очингуудаа та хоёр бүтэхгүй юм байна боль гэж хэлэнгүүт нь болно гэдэг бол тэр олон
нэг хүнтэй цуг байна гэдэг чинь амар инвестмент шүү дээ. Тийм маш олон зүйлүүдээс шалтгаалж байгаа. Тэгээд тэр шалтгаанаа хүлээн зөвшөөрөх юм эсвэл яг гол гаргалгааг нь олоход бас айгүй хугацаа зарцуулагдах гад. Тэгээд тэр хугацааг нь ч юм уу эсвэл асуудлыг нь олохоос илүүтэйгээр зүгээр л ихрийн орд байсан болохоор гэдэг ч юм уу. Нэг шалтгаан гаргаж ирээд тиймэрхүү дайны шалтгаан. Тийм зүйлээр хаачих юм бол үндс нь ингээд халахлагдчих юм шиг санагддаг байж магадгүй. Тэрэн дээр одоо жишээ нь мэлхийн ордных байсан юм байна болохгүй гэж байгаа бол асуудал нь мэлхийн ордных учраас болохгүй гэж бодсон хүндээ байгаад байгаа. Харин тийм. Яа тэгэхээр тэр хүн нөгөө өөр дээрээ асуудлыг хүлээж авахгүй тэрийг олж харахгүй байгаа учраас өөр нэг хүнээс алдааг нь хайгаад ахна штэ. Тэгэд угаасаа тэр хүн ядарсан байж болно, хит их ажилтай байж болно. Эсвэл too much trauma responseтэй байж болно тий. Тэгэд ингээд шийдвэр гаргалтын хувьд бол алдаа нь болохгүй байгаа нь өөр дөр нь жишээ нь байгаа тохиолдолд өөрийг тарих угаасаа өөрийгөө муухай мэдрэмж төрүүлэхээс байнга хамгаалж яадаг хэрэгтэй байхгүй. Тэгэхээр би өөрөө муухай мэдрэмж авахгүй тулд нөгөө хүнээ муулах гэсэн чинь бас гайгүй хүн байгаад байдаг. Тэгэнгүүт хаашаа жихэж болохгүй гингүүт хувь тавилан эсвэл орд эсвэл минг эсвэл төрсөн онсоор өдөр цаг хугацаа газар мөн сайн юм уу сан сайн нэг юм бүтэхгүй байгаа учраас бит хоёр салж ийн гэдэг өнцг рүүгээ орно. Тэгээд ихэвчлэн анзаарах юм бол тиймэрхүү төрлийн юмнууд өөрийг нь айгуу сайн магтаад нөгөөдлөг нь муулчингууд өөрт нь айгуу гоё мэдрэгдэж болох үс айгуу их тийм мэдээллүүдийг өгчингүүт энэ нэрнгэс амар үнэн юм байна гэдэг мэдрэмж төрдөг байх гэж зүгээр миний хувьд бодож гин. Одоогийн миний мэдж байгаа зүгээр юм brain process-ийн хувьд ирээдүйд юу ч болохыг бүү мэдлээ. Тийм ер нь санал нэгдэж гинөө. За тэгэд одоо яаж байгааг гинэ хүмүүс алгоритмаар яаж байгааг гинэ. Үнэс хэлдэг. Яа. За яараа хаалгадсаа тий. Би сайхан нөгөө recommendation алгоритмуудыг нэлээд сайн судлаад хүмүүсийн одоо зан чанар дээр суйрлаад ийм юмнуудын одоо ингэ майк гэдэг үг байгаа гэх юм уу те. Тэр нь одоо хамгийн алдартай нь бол ялч Facebook, Instagram, TikTok 3. Тэгээд хүмүүс тэр нь одоо ялангуяа хамгийн жоохон хүүхдүүд гэх юм уу яг бүтээгдэхүүнүүдийн бүгдийг хэрэглэж өссөн хүүхдүүд TikTok-т нь илүү дуртай байх гэдэг. Тэр шалтгаан гэх юм бол TikTok-ийн алгоритмын систем болохоор Instagram, Facebook-ыг бодох юм бол илүү хурдан явдаг. Шууд нөгөө нэг бичлэг орж үзэнгүүт тэр бичлэгнээс нь шалтгаалаад нөгөө real time-аар үзэж байгаа зүйлүүд нь ерөнхийдөө бол өөрчлөгддөг. Идж байгаа зүйл одоо жишээлбэл бодож байгаа бодол гэдэг ч юм уу те шууд тэрнтэй нь холбоод тэгээд ер нь хүмүүсийг нэлээд delusional болгоод байгаа юм байна гэж би харсан. Тэрнээс гадна гэх юм бол яг fact дээр ярих юм бол ер нь бол хүмүүс хувь тавилангаар очихгүй байгаа. Сүүлийн үед тийм ер нь бол бурхан амьдралын зурхгүй байгаа гэж жишээлбэл бурхан өөрчлөгдсөн юм шүү. Тийм бурхан өөрчлөгдсөн. Бурхан зүгээр хүн болсон тэр нь алгоритм бичсэн. Тэгээ бот болсон юм шүү одоо баг. Бараг бот болсон баг. Сүүл би нэг судалгаа харсан шүү дээ. Одоо яг интернетээр байгаа интернетийн нийт хэрэглээний 44% AI ботууд одоо ийм эзэлж гин гэдэг судалгаа. Тийм хөө 44%. Тэгэхээр амар өндөр байна. Нилээн өндөр хувь гэж байна. Тэгэхээр одоо тэгээд жишээ нь нэрээ ялчгүй угаасаа алгоритм бурхан болцсон л угаасаа тийм л байгаа юм чинь. Харин ямар санда бид хідээс төрүүлээ мэдчихэж гин гэдэг чи юу вэ? Би яг ингэ хоол гараад ирэнгүүт юу вэ гэж бодонгот өлсцэн байвал яах вэ? Оо би өлсцэн. Тэгэл найз руугаа бах идэх юм явуулаад идэг. Чи идмээр байгаа юм гэсч идмээр нэгснэ. Юм идээг юм биш. Тэгэж дараа нь мэдчихэж байгаа байхгүй юу? Ямар сандаа ингэ баг салах шалтгааныг ч юм уу эсвэл салах гээд байгааг баг асуудлыг юм уу баг төрүүлснээр ил гарч иж магадгүй. Жого ямарч мэ шууд л нөгөө янгийн дуунууд гараад тий. Тэгэл янз бүрийн тэгээд хит хитэн төрлийн алгоритмууд байгаа. Ямар алгоритмд байгаа? Одоо жишээлбэл нөгөө эхний бичлэгээ үзэж байгаа, хоёр дахь бичлэгээ үзэж байгаа гэдгээс яг нөгөө англигдаад л явж байгаа гэсэн үг л дээ. Тэнд нь илүү анхаарлаа хандуулж байгаа юм шүү баг тий. Тэнд нь илүү удаан хугацаа секунд дээр нь бас явж байгаа. Тэгээ маш олон датанууд л явдаг юм билээ. Instagram чи өөрөө ингээл баг секунд болгоны үзэлтийн тэдэн хувьтай гаргаад идэм билээ шүү дээ. Тийм. Тэгээд би нэг дээр манай найз Бээжин явж ирээд надад хэлсэн аахгүй юу. Нэг компанитай гэрээ байгуулад тэр компани болохоор хятад компани. Тэгээд одоо жишээлбэл нөгөө манай одоо жишээлбэл
банкнууд ч гэх юм уу эсвэл хөрөнгө оруулалтын газрууд яг тухайн хүнээсээ орж ирэхэд нь ингээд судалгаа аваад за чи ийм төрлийн хүн болохоор ийм хувьцаа авбал чамд дээр гэсэн зүйлийг бол нэг ингэ гаргаж ирээд байдаггүй. Тэгэнгүүт хятад компаниуд бол хийдэм байлээ. Гэхдээ яг одоо жишээлбэл тэрний чинь айгүй цөөхөн мэдээлүүд байгаа шүү дээ. Жишээлбэл нэр бакалаврын зэрэг гэдэг ч юм уу те олдог орлого. Тэгэнгүүт тэрэнд нь бүр 500 гаруй 1000 гаруй ийм ингээ хэсгүүдэд хуваалсан. Тэгэнгүүт ингээд айгүй хурдан ажиллаж байгаа гэсэн. Угаасаа тэг хэмэл явах ажиллана гэдэг чинь одоо AI сурж байгаа хүмүүсийн хамгийн ихнийх чинь нэг neuron processing буюу мэдээллийг яаж дамжуулж байгаа. Тэгэхээр гол зорилго нь хүний хийдэг юмыг хэд дахин хурдан хийх гол зорилго нь тэнд явж байгаа шүү дээ. Тэгэхээр угаасаа биднээс төрүүлж мэднэ гэдэг нь бол яалч угаасаа data science суртаагаар мэдэгдэж байгаа байхгүй. Тэгэл би 7 хоногт хэдэн удаа ийм үздیں, тийм үздیں, эний дараа яасан гэдэг. Тэгээ хаана локейшн хаана байгаа, хаана байрлсан, аль Wi-Fi-аар орсон, яасан гэдэг юм дээр. Гэхдээ л би бол сонсдог гэж боддоо шүү дээ. Харин тийм сонсдог гэж боддог. Тэжээж үзгүй. Би одоо утсан дээр ингээд юм. No bro. Car. I want really cute car. I want a date гэдэг. Тэгээд минийх рүү одоо ингээд ямар mix signal очичлаа шүү дээ. Car гэснэ, cute car гэснэ, date болонгууд юм. Юу вэ? Би нэг хажуудаа авчирсан. Cute car with a cute car. Good, I'm looking for a G-Wagon. Отгоо хоо. Тэгээд иймэрхүү юугаар ингэж би яаж яагаад одоо турч үзмэр санагдаад байна. Machine car гэдэг машинтай холбоотой юмнууд гарч байгаа. Тэгээд Instagram руу оронгууд яг гарч ирж байгаа бол энэ ингээд батлагдчихж байгаа байхгүй юу? You want to buy a car? I want to buy a car. Yeah. Тэгээд угаасаа одоо чинь тийм recommendation-ууд угаасаа амар хийдэг болол амар их борлуулалттай байгаа байлгүй дээ ер нь. Харин тийм. Амар бүгдээрээ чимээгүй болж байна. Та уцаа хараад энэ машин байна. Би нэг одоо еврогоо саяны туршилтаа хийчихэд еврогоо орж үзчихлээ байна л да. Яг нэг машинтай холбоотой юм надаа үзүүлэх нөө гэд. Тэг хэр их машинтай холбоотой юм гаргаж ирэх гэж байна. Нэрэл гараад ирлээ. За тэгээд өндрийнхээ хувь тавилан бол алгоритм болоод дуусна. Тий. Уул нь ингээд бурхан бодохдоо чи яг тэр замаар явж байхдаа тэр хүн хажууд ч юм байвал гэдэг ч юм нэг ажил сургууль ч юм уу те нэг тийм зураг байж магадгүй байтал гинт ингээд хүний бүтээсэн жишээ. Яг сүүлийн жилүүдэд эсвэл биасаас ял тийм биас эсвэл яг юм миний хайр дуртал бүтэхгүй байхаар бас тэгэж бодсон байжс магадгүй. Яг бурхны шидрээр би явахгүй байна. Алгоритмын заваар явсан миний буруу юу гэх. Тэгсэн чи жихнээсээ бурхан байгаа зүг хүлээлгцэн байвал яах вэ? Тэгвэл би яг дараа нь хувь тавилан байдаг. Тийм. Гэтэ нөгөө би өмнөх дээр бас хэлжсэн баха. Нөгөө Америкийн нэгдсэн улсын гэрэлсэн хүмүүсийн 40% нь онлайн dating app-аас сүүлийн үед суудсан байгаа. Тэгэнгүүт яг салтын мэдэхгүй байна гэдэг. Аа тийм. Харин тийм ээ. Тэгээд 10% нь болохоор найз нөхдөөрөө тит хамгийн том фактор нь нэг онлайн дейтинг гээд байсан гээд. Тэгээ бодонгууд хамгийн том фактор нь ингээд алгоритм бол тэгээд уулзуулж учруулж байгаа нь алгоритм л байгаа юм л та. Тэгээ алгоритм магадгүй хөтөө эсрэг талаасаа салах шалтгаан биш бас нийлэх шалтгаан байж бас болно шүү дээ. Яг сонирхол нэгтэй яг ийм хүмүүсийг хооронд нь ингээд тааруулаад яг тэгээ би бодчих хоёлаас ингээд суугч гурлаа ингээд суугчсан байлаа. Би тэр чинь эхний өдрөө шууд уулзнаа. За кино үзэх хоёлаа гэж шууд чаадлаа. Киноч үзээгүй л дээ тий. Харин юмэр цуусараад харсан. Гэтэ тийм баха ялтчгүй би бас яг дараагийн сториг рил ухаж байгаа дараагийн номтой рилийг үзэл орж хараад хөөх ямар хөрх охин бэ гэл номуудыг харж байгаа хөөх энэхэнд вайп нийлэх юм байна да гэл ороо харсан чи архитектур хийдэг фүү ямар ухаантай охин бэ гэл за энэ л тэг чи алгоритм өдөртсөн байгаа юм шиг. Тийм ингээд за гэтээ би энийг хувь тавилан гэж итгэе. Тийм зөрүүд те манай өхрийн ордныхаа юм шүү. Нэг орд морд эсэргүүцчихсэн. Тэгээ хоёр хойлоо хөр юм уу?
Тий. Чи юуны ордын? Таалта. Нэрээ та бол таахаар энэ. Чи мэдэн шүү дээ. Тий. За би дугуй. Гэхдээ би мэдэхгүй би Уусаа ерөөсөө дата байхгүй юм чинь. Тэгэл чах. Юу мэлхий юм уу? Төш мэлхийн орд надтай амар таард шүү дээ. Тэг гураас хаад. Гурван хэлэдтэй ер нь таардаг гэдэг юм шүү дээ. Тэгээ яагаад би ундралгч гэдэг. Ундралгч гэдэг. Ундралгч. Тэгтээ таарахад. Би ч юм бол ерөөсөө юу биш шүү дээ. Өмнө нь бас нөгөө цуг юм хийжсэн таньдаг одоо нөгөө анх нөгөө намайг нэг рекламад тоглох уу гэд холбогдоод тэгээ танилцчихсан хүнээс яг юм бас нэг юм нэвтрүүлэг энэ төр хийх гэж үзчихсэн юм аа. Тэгээд нөгөө тоног төхөөрөмж нь яг одоогийнх шиг юм гоё байгаагүй. Тэгээд тухайн үеийн юм маань фейлдчээ тэгээд юм сайенсийн нэг юм хийх гэсэн юм аа гэд Science Minds-ыг бид нэр ТV болгох гэж төсөөлөд байгаа байхгүй юу? ТV ч яах вэ? Тэгээд юм нэмэлт юм контентуудтай тэгээд юм 3 4 төрлийн юмнуудтай жишээ нь юмсын цаана гэдэг нэг баримтат кино явдаг ч юм уу те. Тэгээд нэг юм болгоныг ингээд тайлбарлаж яадаг нэг тэргээр би холбогдоод яг ийм чиглэлийн ингээ ярьдаг хилтэй устай хүн байна уу гэдгсэн чинь ундрахын найз байж таараа. Тэгээ ундрахыг танилцуулаад тэгээ ундрахын ихчтэн жишээ нь би бас олон улсын байгууллага цуг ажилладаг. Тэгээд яг тэгээ ярьж байгаа чинь бит хоёр бас нөгөө фитнесийн нөгөө баринууд бит хоёр бол яг хөв тавилсан юм биш үү? Тийм шүү. Та нар байхгүй л хотлоо яриад байсан. Гэтэ тэрэн дээр ингэсэн нөгөө анх яг манай найз чи уулзаад үзэхгүй юу гэд нөгөө яг саяны ажлыг ярих гад тэгээ очисон чи аюуд таньдаг царай тэгсэн чи битээр 7 хоногийн өмнө яг жим дээр яг гидсний таталт хийх гээд яг нэг төхөөрөмж дээр ээлжилж орж исэн. Тийм үү? Бүр тэгж тарсан. Тэгэл тэр чинь бас ингээл локейшн орохгүй манай офис чи яг Шангрилагаа хониодог гэсэн. Тэгэл офис ойрхон учраас хамгийн гоё ойрхон байж болох үс юм Шангрила байгаал. Тэгэл тэнцэнэ фитнест яваад ингээд ингэнгүүт чинь зүгээр яг нэг юм ховь тавилан гэхээсээ илүү одоо ховь тавилан нэгээс гэдэг. Тийм үү. Гэтэ би бол ховь тавилан сонголт л гэж боддог. Зохиоч. Эхлээд бол яг хуу бид нэр ээж аавыгаа сонгож төрж болж чадахгүй. Ямар ч байсан энэ биеийг олоод төрчин оюун ухааны гэсэн бас өөрөө л болох бах ер нь бол баг насны нэг трама энэ байхгүй бол мэдээж тэгээд бас өөр байвал бас өөр. Тэгээд яг том болж би нас бие гүйцлээ тэрнээс хойш бол ер нь л өөрийнхөө сонголтоор л амьдрна гэж боддог. Тэгээд нөө сонголтыг чинь дагаа та хоёрын сонголт ямар байсан болохоор та хоёр ингэж дулцсан гээл те. За тийм. Явж. Гэтэ яг бас бодоод үзвэл яг юм цаг нь таарах бас өөр шүү. Тайминг гэдэг чинь бас одоо жишээлбэл яг адилхан замаар явж исэн ирнэ. Яг 10 минут битгий хийх 1 минут тийм таараагүй. Гэтэ аюул сонирхолтой юм гэх юм бол яг болох юм болох цагтаа болд юм шиг хаяа санагддаг. Таарах үнтэйг яг таарах цагтаа. Тэгэхээр наа чинь хувь тавилан болчихж байгаа юм шүү. Энийг өөр үгүйсэх гэдэг. Наа чинь хувь тавилан юм биш үү дээ. Тэгээд за өнөөдөр бол би яг наад чинь шийтгэл суугаад мэтгэлцээ байдаг те. Гэтэ минийхаар бол зүгээр яг юм хувь тавилан гэхээс илүү зүгээр юм анзааргын юмнууд баха. Жишээ нь ингээд шинэ машин авангууд яг миний авсан машинтай адилхан машин Улаанбаатар дүүрэн болчихдог байхгүй. Харин тий. Тэр бол амар сонин тий. Тэр нь зүгээр яг өөрийнхөө авсан машиныг угаасаа л байсан. Өмнө анзаарж байгаагүй. Тэ ингээ хараад эхэлсэн ч юм уу те. Тэнгүү жишээ нь ингээд юм тэр замаар цуг алхдаг байсан ч гэсэндээ анзаараагүй. Ямар нэгэн нийдэн гарч ирсэн ч юм уу хэрэгцээ эсвэл тухайн өдрийн стрессийн байдал хүзүүний ингээд юм одоо тонгоосон байдал хэр их хэмжээгээр байсан те. Тэрнээсээ хамаарат нүдний харагдах өнцөг анхаар төвлөрөлтийн юмнууд бүх юм шийдэгдэн шүү дээ. Тэгээд гэд анзаарж байгаа ч юм уу. Тиймэрхүү тухайн өдрийн стрессийн байдал тухайн өдрийн хэрэгцээнээс хамаарах байхаа. Тэгээд ингээд хүн болго өөр хүн сонирхдаг шүү дээ. Тэр чинь ингээд үзэж өссөн хүүхэлтэй харсан яасан ийсэн ингээл айгүй олон юмнаас л хүн болгоныхоо өөр угаад байгаа шүү дээ. Тэгээд тэр ингээд хөвсөж заримдаа явдаг шүү дээ. Ингээд ийм төрлийн хүн хизээ сонирхгүй гэжээс чи би сонирхдаг болсон ч юм уу. Тэгэнгүүт зүгээр л ийм яг тухайн мөчид юу хэрэгцээтэй байна, юу илүү анхаарал татчихээн тэрүүгээрээ ингээд ийм эргэн тойрны зүгээр анзаараад харангуут энд байсан юм байна. За тэгвэл окей гэдэг ч юм уу. Яг авъя гэж бодсон цамцыг бүх хүмүүс авцсан ч юу тий. Яг нэг хүнтэй суухгүй явж байгаа нөгөө нэг найзтайгаа суудсан гэдэг шиг. Тэжээд нээсэн байж гээл. Ой.
Тэгэд би чинь бас ундрахыг өмнө яаж бас тэгэхэд мэдчихсэн гэхэлэр фитнес дээр өмнө харж байсан байхгүй ундрах намайг харахаас өмнө. Тэнгүүт над нөгөө нэг цуг ажилдаг байсан хүн өмнө нь ундрахаар англи хэл залгаж байсан ч илүү дээ. Тэгэж тараад явж ирсэн чи өө манай англиний багш явж ирсэн амар мундаг аягүй хөөрхөн охин ч тэгээд цуг фитнес хийж яхад ярьж ирсэн байхгүй. Тэгээд тэр нь бас эмхтэй байхгүй. Тэгээд ингээд тийм үү гэд тэгээд яг юун дээр ингээд таарч марангу тэгээд дандаа нэг юм нийт дээр тулгуурсан байгаа даа. Тухайн өдөр ингээд битээр яг юм ямар олон нийт англи хэл сурах талаар ярьж ирсэн байхгүй. Тэгээд англи хэл ерөн сурвал ингээд тэгнэгээд тухайн үед чинь гадагшаа нэг төсөл мөсөл ярьцсан байж байгаад тэгэд би англи нэрээ ийм багш байсан ш нэрээ гэд яг явж бат манай багш явж ш тэгээд тэгэхэр чи ингээд нэг юм тавлан гэхээсээ илүүтэйгээр за сонирхолтой 50. Тэ нача ямар амар таард юм бэ та хоёр юу вэ? Гэтэ таардаг гэдэг дээр бол зөндөө юмнууд байгаа шүү тий. Тийм. Монголд бол гэтэ яалчгүй таймингийн асуудал байна. Энэ гэтээ хувь тавилан гэж тайминг таарахыг хувь тавилан гэж хэлэх үү юу гэж хэлэх үү одоо мэдхгүй. Нэршлүүд нь өөр байж магадгүй. Тийм зөндөө олон нэршлүүд иргээл аль талаас нь зөндөө тайлбарлалцсан. Тийм. Тэгэд надаа болохоор зүгээр жишээ нэг юм амар сонин юу гэдэг шүү дээ. Хувь тавилан гэх юм уу одоо яг тэгж хэлэхэд хэцүү заяа. Жишээ нь ингээд би ингээд юм одоо юу гэдэг би бол мөрөөдөл гэдэг юм дээр амар сайн нөгөө юу яадаг ингээд юм жинхнээсээ бодож чадсан юм биелээ олдог гэдэг юм над дээр нэг жишээ юм байна. Хоёр жишээн дээр бол надад амар юм бууж исэн. Гэтэ нэг тэр нь хүүхэд байхад эхэлж исэн. Намайг хүүхэд байхад энэ ихтэй нэг юм high school нэг first love story ерөөдөө яваад байгаа юм шиг заяа. Тэгэнгүүт би энийг нэг ярьж байгаагүй юм шиг байна. Та хоёрын подкаст зориулаад яг нэг юм анхны хэрэг төгөө ярьчихлээ. Би хоёр хинт ч дийлэрээ заяа. Тэгээд тухайн үед 9-р ангид ингээд нэг охинд сайн болдог байхгүй. Тэгээд өмнө нь тэгэж хүнд амар тэгэж ахтар сайн болж үзэж байгаагүй. Тэгээд намайг тэгээд мань хүн сайн болгоход ер нь манай сургуулийн баг эр хүстэй болгон тэр охин сайн байсан. Тэгээд за намайг тоохгүй илгүй дээ гэд. Тэгээ яг тухайн мөчөд юу гарч ирсэн гэхлээр Харвардд учирсан хоёр гэдэг солонгос юм кино гардаг байсан байхгүй. Тэгээд тэр кинон дээр болохоор эмэгтэй нь Harvard Medical School-д сурдаг. Эрэгтэй нь хуулийн сургуульд сурдаг. Тэгээд ийм савнгийн дөр ихгүй. Тэгээд тэнчэнээс би вау ийм гой сургуульд сурж үзгэсэн тийм. Тэгээд нөгөө савнгийн дөр надад амар гой санагдаад байгаа шүү дээ. Эмэгтэй нь ингээл амар ийм өөрийнхоороо юм болгоныг туршдаг. Гэхдээ амар мэдлэгтэй. Тэгээд ингээд ийм одоо юу гэдэг нэг кейс дээр нь тэр ингэдэг ихгүй. Одоо ийм пабд байж байгаад нэг хүн хахаад тэг хахаад ясан чинь нөгөө амьсгалын замын чөлөөлөхөөс өөрөөр тэр хүний амийг аварч чадахгүй байсан учраас одоо ч ангахын салбарт хэрэглэгддэг. Шууд энэ нөгөө түнхний доогуур мөгөрсөн хоолоор юм ингээд зоогоод тэгээд амьсгалын замын чөлөөлөөд амьсгалуулдаг. Нөгөөх нь хүн ингээд яг хөх гээд ангуут нь би ангахын оюутан юм чинь гингүүтээ нөгөөх нь ингээд амийг аварчдаг байхгүй. Тэгсэн чинь нөгөөд нь хүсээгүй байхад надад гоо сайхны асуудал үүсгэсэн гээд нөгөө эмэгтэйг нь шүүхэд өгөөд тэгээд нөгөөх нь ингээд яг ер нь ял авахын тодорхой болсон байдаг байхгүй. Тэгсэн чи эрэгтэй нь хуулийн сургууль сурдаг. Хэдэн өдөр дараалж тэр хуулийн гаргалгыг олж хайж байгаа тэр эмэгтэйгээ өмгөөлөгч багт нь гүйж ороод яг шүүх хурлынх нь өдөр нь очиж тэр олсон ямаараа нөгөөдгөө авардаг ч юм уу те. Тэгээд тэнчэнэс ингээд надад Harvard-д учирсан хоёр гэдэг юм амар гоё төсөөлөл байгаад тэгээд нөгөө охинтойгоо би байна гэж төсөөлдөг байсан аахгүй. Тэр чинь яагаагүй байсан үедээ. Одоо харьцаж марцаагүй зүгээр л крашлж байсан үедээ. Тэгээд би угаасаа зоригддаг байсан. Тэгээд ингээд тийм тэр үе чинь ингээд social motion утас муц байсан ч гэсэндээ ийм нээлттэй ашиглаж байгаагүй байсан байхгүй. Мессеж бичдэг. Тэгээ би өөр асар чимхий учраас тэр бичиж чаддаггүй. Тэгээд яг төгсгийнхөө альбатаар голдоо нэг сайн найзтайсан байхгүй. Тэгээд тэгэнгүүт яг тэр ингээд холбоод яг 9-р анги төгсгöd ингээд холбогдоод нэг 6 сар үерхсэн. Гэхдээ тухайн үед гадагшаа явцсан хот руу явцсан би дараханд тэгээд нэг 6 хуудаал нэг уулзаж үдчихсэн гарнаас нь баг барьж үзээг үзээ зүгээр юм нэг юм үргэлж байхгүй. Тэгчээд
Тэгээд ерөөхдөө ингээд юм за салах малах дээрээ тулаад би ч одоо хол мал дээ нэг тэр би чи яж итл баг 15 та 10 жилээ төгссөн. Тэгэнгүүт чин тэр үе чи 12 таа байсан юм 13 таа хүүхдийг аавж бэр юу л хот руу явуулгав тий. Тэгээд айл ирэх хүүхэд тий. Тэгэл яалтчгүй ингээд юм хувь тавилангаас боломжгүй болж байгаа байхгүй. Тэр амар сайн. Тэгэнгүүт чинь тэр өхөн одоо хот руу орж ирээд нэг сургуульд орсон чи хангагийн нөгөө ингээд орцоо байдаг байхгүй. Тэгээ манай найзтай нэг ингээд би сүүл сая жилийн өмнө мэдсэн зөө. За тэгээд инхтэй тавилаа. Айгуу ярих биш үү? Тэгэхдээ яг ингээд за чи мөрөөдөлдөө заавал хүрээрээ чи амар мундаг хүн болоороо гэдэг ингээд загчижсэн байхгүй. Тэгээд тэр нь ингээд тухайн үед нэг Харвардд очирсан хоёр гэл тэр үед би Харвард гэдэг нь амар хүчтэй мэдрэмж байсан. Тэгээд салсныхаа ардаас амар гүнд дурлцсан хүн чинь ингээд ерөөсөө ингээд юм яг хаа би сүулт ингээд ботход хүн дурсамжиндаа дурлалт юм байна гэдгийг ойлгосон л доо. Тэгээд ингээд нөгөө бүр ингээд мартаж чадахгүй амар хэцүү болоод нэг жоох хөвч уучраа болохгүй шүү дээ. Яаж гадагшлуулах учраа болохгүй. Тэгэж байж байгаад би ч нэг тухайд мэрэгжлийн тамирчин байсан болов лээ. Одоо 10 жилийн 10 дугаар 11 дугаар ингээд ер нь би яг ингээд юм асар өндөр төвшин тоглодог. Ер нь бол улстай яг үедээ нийгмиг төчигддэг шахуу тоглодог байж байгаад тэгээ болиулаас гадна сул цаг гарангуутал би ингээд ерөөсөө тэр өхний талаар бодоод бүр амар хэцүү байсан бохгүй. Тэгэл олон хүнтэй газар хайгаал дээ авах тархан гэрцэн чим шиг санагдаад тэгэл утас ингээд өөрөөсөө хол тавьж чадахгүй те тэгэнгүүт нөгөө залах гад байгаа чим шиг санагдаад тэр үед нь авахгүй байгаа юм шиг санагдаад тэгэл шүн болгон зүудэлдэг би баг 2 жил тасралтгүй шүн болгон зүудэлсэн зэ. Тэгээд яг ингээд байжсэн чинь нэг өдөр нэг конкурс төгсөн 10 дугаар ангид тэгээд хичээлийгээ сууж исэн чинь мартцсан байдیں۔ Oh shit энэ нэг арга биш үү? Тэр надаа ингээд юм нэрнгэсээ пейн болцсон байхгүй зовир болцсон. Тэгэл би чинь тэр болтол амар муу сурдаг байсан байхгүй. Тэгээ би чинь ингээд баг хахуул мохолоор сургууль дорж март ингээд юм 10 жилдээ сургуулаа явах махта те. Тэгээд шалгалтанд тэнцэхгүй бүү юм болж ордог ч юм уу. Тэгээд 7 хоног болгон манай сургууль чинь юм шалгалт авдаг. Тэрэнд нь ингээд 60 хүүхдээс дандаа нэг 55-аас явцсан юм. Тэгэж байж байгаад яг 10 дугаар ингээд орохдоо тэр аргыг олоод тэгээд яг хим биолог гэдэг хоёр хичээл рүү бүр ингээд гүнзгийор болонгот л бодогдоод байгаа юм чинь. Тэгээд тэрийг бодохгүй тулд нэг бол болиулаа тоглоод нэг бол хичээлээ хийгээл тэгэл өдөр шөнөгөө дүс гэж хичээлээ хийгээл тэгэл нэг мэдсэн чинь конкурсны өдөр болоод тэгээ конкурсаа орсон чинь угсаа тэгж амир хичээлээс өгт чинь хуваараа аваад гараад ирж байгаа юм чинь. Тэгээ тэрний өмнө бас ингээд юм сангалтаа сайн хичээгээгүй байж байгаад нэг юм урдчилсан шалгалтын дээр нь бас нэг 100 үдэд ороод одоо дархандаа аав ээж хоёрт нэг жоохон муухай мэдрэмж төрөнгөт би одоо бүр хичээх хэрэгтэй байна. Тэгээд хуваараа нэлээд дээгүүр хуваараа аваад 100 болоодсон чинь дахиад хийх юм болцдгоо. Тийм шүү. Тэгээд дахиад бодол нь орж ирдэг. Тэгэнгүүт нь ангахаа хичээлээ төрүүлж үзээд. Тэгээд яг ангахаа хичээлээ орж ирээл тэгэл миний тэр бүр ингээд яг 2 жил тэгэж яваад юм заншил болоод тэгээ нэгдүгээр курстээ дөнгөж орж ирээд үдцсэн хичээлүүд байгаа дангууд нэг тийм бас амархан санагдаад зав гараад ирж байгаа штэ. Тэнгүүд дахиад ингээд бодогдох гээд тэгээд лавшруулаа шууд нөгөө нэг юм судалгаа модалгаа руу дайрж ороод тэгээд тэнцэнэс чинь ингээд юм судлаач оюутан болох гэх. Тэгээд neuroscience-ийн клубыг ингээд 2 дугаар курстэй олон улсын олимпиадад яваал. Тэгээд тэнцэнэс neuroscience гэж юм байд юм байна гэл. Тэгэл манай багш цуг neuroscience-ийн холбоо байгуул, оюутны клуб байгуулъя гэл. Оюутны клубыг ингэж байгуулцаад тэгэл олон улсын хурал хийж эхлээл явж байгаа л тэгэл багаар урьж байгаа хүмүүс амар том хүмүүс болж эхлээл. Тэгэл тэр болгоных нь нөгөө би тухайн үед ингээд юм манай найзтай хоёр ингээд хоёлаа тэр чи 13 4 онд ингээд 470 ундаг аавуудынхаа машиныг тэгэнгүүт чи нөгөө гаднаас ирж байгаа зочд төр хоёр адилхан хар 470 учраас нөгөө зочдод руу явна. Hospitality үйлчлэгийн дээр нь явна. Тэгэнгүүт чи нөгөө нэг профессорудаа чи ингээд хоол идэхтэн ч цуг яваал ингээд гадуур явахтэн ч жолооч нь хийгээл арчуулагч нь хийгээл цуг явж маангууд амар дотно болоод тэгж жагаад нэг жилийнх нь юу н бүр амар том болоод дэлхийн дайрах судлалын байгууллагын ерөнхийлөгч ирээл Нобелийн шагналтай ирээл амар хүмүүс ирээл ерөнхийлөгч одоо нөгөө ивэлд орон төр гэж хийгээл төрийн ордонд хийгээл тэгэл нөгөө хэдээрээ сурснараа хамаг юм ингээл нөгөө хэдээ ч амар гой танилцаал тэгэл амар азар нөгөө нэг IBRO гэдэг International Brain Research Organization гэж болдог байхгүй 35,000 эрдэмтэд оролцдог дэлхийн хамгийн том шинжилгээний орлогогүй. Тэрэн дээр миний poster presentation
болоод тэнцээд тэнд очиж Сан-Диего дэлтгэл тавих болоод тэгэхэд тэр Харвардын профессортой танилцаад тэгээд ер нь бол би барагч явах Нобелийн шагналтан дэлхийн тархи судлалын байгууллага хоёрын одоо ерөнхийлөгч хоёрын рекомендашнээр баг Харвард руу ингээд явж байгаа байхгүй. Энэ азаар явчихж байгаа байхгүй. Тэрнээс хилний шалгалт маргалт өгж мөгж ин тэр биш. Тэгээ бодоод очингууд хаа байсан тэр 11 12 настай байсан миний тархинд үүссэн байсан асар том memory аль нэг замаар намайг явуулсаар байгаад тийшээгээ ингээд юм судлаач оюутнаар авчиад өгсөн байгаа нь хувь тавилан биш. Миний бүтээсэн. Гэтэ явж тэрний төлөө угаасаа тарих unconsciously ажиллаад байдаг байхгүй. Тэгмүү тэрийг хүмүүс ингээд манифест руу чихээд л тэгээд тэр чинь ингээд хүний тарихынд амар хэцүү нөлөө үзүүлнэ. Миний тарих би амар хөдөлмөрлөж энд төрсөн шүү гэдгийг ойлгож иж тэр аз жаргалын даавар асар хүчтэй ялгараад тэр хүн reward center-ын ажиллаад нөгөө шагналтай мэдрэмж аваад мундаг болох байтал тарих нь би амар хичээсэн шүү гэдэг өнцгөөс нь төрүүлээд манифест хийсэн учраас болчлаа гингүүд нөгөө нэг reward center нь ингээд ийм амар жижиг юм дээр ажиллаа шантрамтгай болох гээд байдаг. Тэгэхээр зүгээр миний үнцэг бол иймэрхүүл байлаа. Тэ явж тэр охины л ачаар гэдэг. Одоо битээ феминист орж ирээд байгаарай. Тухайн үед чинь би ямар нэгэн донтуулах бодисыг хэрвээ сонгосон бол тийм биз дээ. Тийм эсвэл ингээ хичээл номоо хаяад гудамжинд уйлаад суусан бол тэгээ эн чинь нөгөө нэг аав ээжийн бүтээж өгсөн тархины л Гэтэ бас тийм баха. Би бас яг анх удаа яг дурлаж үзээд тэгээ салаад бас нилээн хэцүү байсан. Бас 2 жил хэцүү байсан. Тэгээд тэр ихтэй айгуу сонирхолтой юм болж исэн. Би болохоор яг багасаа ер нь амар хичээнгүү. Тэгээд ном уншихт багын л ном уншдаг байсан. Тэгээд ном уншихтаа болохоор илүү нэг юм хувь хөгжлийн номууд нэлээх уншдаг. Тэгэнгүүт хувь хүний хөгжлийн номууд чинь яг би шүүлтүртэй хүлээж авч чадахгүй. Чи инг за инг тэг гэдэг ч юм уу. Тэгээд нэг юм жишээнүүд нь ч юм уу дүгнэлт эдрэн дандаа ингийн бодит амьдралын жишээнүүд төр байгаад идэг. Артталт ном зөө байхгүй ч юм уу те. Тэгэнгүү тиймэрхүү ном уншсаар агаад би ингээд мэдрэмжээ ингээд илэрхийлж чадахгүй болсон. Ингээд одоо уурлах ч юм уу эсвэл ингээд хүнд ингээд муухай ажиллах нь ингээд болохгүй зүйл гэд ойлгочингууд би ингээд ерөөсөө ингээд мэдрэмжээ гадагшуулж ерөөсөө чадхаа болцсон. Ерөнхийдөө бол юм жаргалтай ч юм уу инээж ахтаа хүнд илэрхийлж болно бусд үедгээ хаацсан. Тэгээ бүр багаасаа хуримтлуулсан стресс гэх юм уу нэг юм мэдрэмжүүд маань анх удаа нэг хэмжээний нэг мэдрэмж гэх юм уу хайр дурлалын нэг мэдрэмж тийм хэмжээний огсодцсон тий тэр мэдрэмжүүд одоо дааврууд нь ялгарснаас болоод тэг гинт байхгүй болчингууд гинт үйлээд эхэлсэн. Тэгэд өмнөх мэдрэмжүүд нь ч юм уу багын юмнууд гинт гарч ирж байсан. Тэгээд амар гоё шүү дээ. Уйлна гэдэг чинь амар зүг гаргасан юм шүү дээ. Тэгээд би ном уншдаг болоод уран зохиолын номнууд тэгээд ном бичдэг болоод зохиол идэвчээд тэгээд тэр бас айгүй сайн нөлөөлсөн. Өөрийгөө ойлгоход нэлээд тусалсан. Тийм. Угаасаа emotion заавал энерги шатааж иж ингээд ирүүлэлээр үлдэнэ. Тэгэхгүй бол ямар нэгэн эмоц мэдэрсэн тохиолдолд тэрийг энерги шатаахгүй бол тэр нь ингээд хоримтлагдаад үлдээд байдаг. Тэгэхээр одоо муухай мэдрэмж төрөл уйлж явах хэрэгтэй. Тэгээ хүмүүс надаас амар сони юм асуугаад байдаг. Би ингээл ядраал ах юм яах вэ? Ядарч ийн гэдг нь ядарч ийна л гэсэн. Амарна гэсэн. Тэгээд би ингээл амар нойрмоглоод ах юм гэдг нь нойр хүрж ийна гэдг нь нойр хүрж ийна л гэсэн. Тэгэхээр унтаал гэсэн. Тэгэнгүүт би юмнуудаа айгуу одоо чи гуниглж ийн гэдг нь гуниглж ийна л гэсэн. Баярлж ийн гэдг нь баярлж ийна л гэсэн. Тэгээ энийг тэгэд яг зүгээр нэмэлтээр сүүлийн үеийн хүмүүсийн гаргаж байгаа нэг алдаанууд нь юу гэхээр байгаль гэдэг юмнаас айгүй холдсон. Тэрнээс болж нөгөө бид аясрах өөрчлөлтүүд өгж байгаа. Тэгэнгүүт би бас нөгөө нэг юуны подкастн дээр нэг нэвтрүүлэгт орж явахдаа энийг хальт яриад өнгөрсөн. Тэр нөгөө дааврууд ер нь бол бидний эмоц гэдэг чинь даавар дээшээ доошоос авалж байгаатай холбоотой шүү дээ. Тэгэнгүүт тухайн даавар тэнцвэртэй байдлыг хангана гэдэг нэг асуудал байна. Тэгэхээр одоо серотонин гэдэг дааврыг хүмүүс төвөрлөдөг үед ч юм уу ялгардаг энтер гэж яриад байдаг. Серотонин гэдэг бол өөрөө асар тийм мундаг зохицуулагч даавар. Мань нөхөр агаар салхит, нартай, салхитай 90% хамааралтай даавар байхгүй.
Тэгэхээр наранд гарахгүй байгаа тохиолдолд нөгөө салхинд гарахгүй байгаа тохиолдолд нөгөө серотонин гэдэг дааврын ялгарл нь ингээд тийм багасаад эхлэнгүүт нөгөө нэг дээшээ доошоо ууртай уцаартай болгоод байгаа савлаад байгаа даавруудаа хэмжээнд нь барьж чадахгүй болонгууд нэг юм тэгдэгчтэй би өөрөө ч ойлгохоо болцсон ингээд би нэг бол баярлаад нэг бол гуниглаад нэг ингээд тэрийг амар гоёор яриад байдаг. Гэхдээ тэр чинь нөгөө даавартаа ингээд юм ухамсартайгаар бус тухайн даавартаа удирдагдаад тэгээ тэрийг ингээд юм жишээ нь харилцаан дээр авч үзэнгүүт эмхтэн хүмүүс ч юм уу те эрэгтэн хүн ч байсан. Миний ингээд энэ савлж байгааг ойлгох хүн хэрэгтэй гэдэг ч юм уу. Дааврын савлгаа байхаас гадна эмгэг савлгаа яваад байгаа хгүй тэнд. Тэгэнгүүтээ тэрийг эргэн тойрны хүмүүстэй муугар нөлөөлдөд байна гэдгийг ойлгохгүй. Тэгэд нөгөө хүмүүс нь амар төвхтэй байгаа гэдгийг ойлгохгүй. Өөрийнх нь дааврынх нь юу байхгүй болчихж байгаа. Тэгэд ядчил өглөө босоод нарны дуяага авахгүй үд болтол унтдаг ч юм уу те. Тэгэнгүүт оройн нойрон хөрөхгүй ч юм уу. Тэгэхээр энэ нөгөө байгаль гэдэг юм аягуулсан анзаарч явахгүй бол тэгэд орой болонгууд нөгөө тэгээд дэлгэцэн хэрэглэр рүү орж ирнэ. Тэгээд алгоритмдаа удирдагдаад тэгээд алгоритмынхаа дагуу ингээд юмнуудаа хийгээл жишээ нь ингээд би шүн орж байгаа бол шүн стори хийж байгаа шүний амьдралтай эсвэл тийм хүмүүсийг л надад илүү их харуулна шүү дээ. Тэгэл хоруугийн бүхэн адилхан гэдэг ч юм уу тийм. Тэгэл урлаг сонирхож байгаа бол урлагтай холбоотой хүмүүсийг л гаргаж ирнэ шүү дээ. Харин тийм шүү дээ. Урлагийн үнтэй дахиж харцахгүй гэж манай нэзүүд ирдэг. Одоо боллоо гэ. Тэгээд яг тиймэрхүү юмнууд байглаасаа холдсон учраас тиймэрхүү юмнууд айгүйх одоо савлгаанууд харилцаан дээр бол юмнууд гарч ирж байгаа гэж миний. Тэр харилцаач биш. Ер нь шийдвэр гаргалт юмнууд энэ төр дээр яг өдөр нарандаа байхгүй, гой салхиндаа байхгүй те. Тэнгүүт 100 болонгууд биднэрт нэг амар хэрэгцээ байгаа. Тэр нь 100 биднэрт сэтгэл догтлуулж гаргаж ирж байгаа нь догтлсондоо биш хэрэгцээ байгаа учраас бид нэр 100 машин дээр ингээд одоо ингээд ийм цонхоо онгоолгоод дуугаа чангалаад явах хүсэлтэй байдаг шүү дээ. Тэр нь окей энэ үеч чинээ даавраа авъя гэд тарих нэхэд байгаа учраас бид нар ийм гоё машины ингээд ийм цонхоо онгоолгоод салхи сэвэлзүүлээд явах дуртай байдаг шүү дээ тий. Энэ нь нөгөө бидний хүсээд авж байгаа зүйл баг. Тэгээ ялангуяа өвлийн үйлрэлд бид нэр ингээд ийм юугаа авахгүй бол нар нь яжитал цаг нь богинос чинь тэр үед нь ингээд ийм зүгээр 4 хононы гол төрцөн юм шиг ингээд байгаад байвал угаасаа хэцүү. Тэгээд угаасаа ингээд ийм дааврууд нь савлгаатай байгаа дээр тасгал хитэх хийгээд дофаминийг шидчихэнгүүт буцаа тэр чинь унахтаа сэтгэл готрол өгнө арх өгөнгүүт арх болгонгууд хит савлчаад бодит амьдрал дээр нөгөө муухай мэдрэмж аваад байгаа хүмүүс чинь нөгөө ийм ямар нэг юм дондох магадлал айгүй өндөртэй байдаг. Тэгээд за энэ science podcast болох гэдэг нь байлаа. Үгүй ээ гоё шүү дээ. Бид тэр амар анхаарцсан сүс. Энэ толгоо намайг өөр өнцгөөс нь харуулаач. Хари төгөөрөж барилаад тах чи яагаад. Тэр нь дандаа science-ийн тайлбарт яваад байгаа шүү дээ. Тэр чинь тэгэл таал гэсэн үг шүү дээ. Танаас хизээч холдохгүй. Тэгээд төрөний тэр юун дээр харийн төх тэр хэрвээ ингээд юм энэ дээр нэг хоёр төрлийн юм гарч ирд юм шиг байна. Нэг нь болохоор өөр дээрээ нөгөө үнэ мартаж чадаагүй одоо л хайртай юм болов гэдэг юм мэдрэмж хүмүүсийг амар хэрэгэлзүүлдэг юм байлээ. Тэр бол хүн нөгөө нэг хүн гэхээс илүү моментэд дурладаг, дурсамжиндаа дурладаг. Тэгээд тухайн үед гоё байсан дурсамжийг устгахгүй тулд илүү тарих нөгөө хүчтэй байх гэдэг байхгүй. Тэгэхээр нөгөө хүний тарих ингээд юм тухайн үед муухай мэдрэмжтэй жишээ нь хит их ажиллаас болоод жаргалын даавар унтсан ч юм уу те. Эргэн тойрноос жаргалтай мэдрэмжийг авахгүй байгаа үед тарих би хизээ хаан жаргалтай байсан бэ гэдгээ нөгөө дахин өөрийгөө нөгөө цэнэглэхийн тулд recharge хийхин тулд гой дурсамжуудыг гой байсан үдэн дурсамжуудыг ингээд тодор нь хадгалж яадаг хөөх. Тэгээ трийгээ дурсаад буцаад ингээд юм ингээ өнгөрсөнөөр амьдарч эхэлдэг гэсэн. Тэгэд хүүхэд байхын дурсамжууд чинь угаас айгүй гоё штэ. Тэгэнгүүт хүн ер нь дурсамжиндаа дурлаад трийг хадгалж идэг. Тэгэнгүүт нөгөө талаасаа жишээ нь ингээд юм жинхнээсээ айгүй гоё хүүхэд насныхын дурлалтай хүн байлаа гэхэд нөгөөдхөө ингээ ямар нэгэн байдлаар дурсагдах нөхцөл гарч ирэнгүүт тухайн үед хостой байл гэхэд хосноо уурлаад байдаг шүү дээ. Чи тэрнийг одоо алт бодд юм уу энэ төргээ те. Тэр чин яг тийм бодох гэхээсээ илүү зүгээр тухайн үеийн тэр дурсамжиндаа хүн дуртай байгаа болохоос биш тэр хүндээ одоо алт дуртай байна гэсэн үг биш байгаад байгаа байхгүй. Тэгэхээр тэр үеийг ингээ гоё ярилцвал бас айгүй гоё штэ. Тэр хүүхэд үеэр нь ингээ оролцоод өөш тийм тэр үе тэгээд вау энэ тэгээд тэгэнгүүт чинь энэ бол brain hack заяа. Яаж хакж байгаа вэ гэхээр одоо ингээ ингээ битээр ингээ зэрэгцээ суудсан ингээ юм юу ярьж илаа л да. Энэ хүн гой байсан үеийнхаа юмыг ярихад аз жаргалын даавар ялгарангууд тарих кодлохдоо би гоё юм ярьж байгаа учраас аз жаргалын даавар ялгарч гинэ гэж байгаадаа биш энэ хүнтэй энийг ярьж явах үед жаргалтай мэдрэмж төрж байгаа гэдгээр кодлогдчихдаг хөхгүй архитай адилхан.
Тэгэхээр ингээ бүр илүү өөртөө татмаар байгаа бол гоё дурсамжийг нь сонсоод яриад гоё үеийг нь тэгээд тэр хүндээ одоо л хайртай гэсэн үг шүү дээ. Тэр дурсамж нь гоё байгаад байгаа юм. Тэгэхээр нэг иймэрхүү байдлаар нөгөө юм юуг нь ойлгохгүй бол тэгээ бас жоохон тэгээд хүн чинь ингээд нэг юм сонин штэ. Тэгэхээр ингээд тунган тааруулаад лоо сайн яриад байгаа юм аашаа те өөрөө учраа олохгүй явж байна. Би бол гэтээ ярьчихдээ штэ. Юу? Өмнө нь ингэжсэн ч юм уу. Гэтээ яг альва юм дээр тунган тааруулдаг. Тийм тунган тааруулдаг. Чи нэг сайн нэг single inferno-та гараад нэг хүнээ баян яриадсэн чинь нөгөө нэг юм хорлдог та. Жижигүүстэй чи юм бэл. Хөөе би үзээгүй байгаа шүү. Битээ ягаараа би амар тустай. Битээ намайг тэгэрээ гойж ин. Одоо үзээгүй юм чи үзэхгүй юм. Би спойл би үзнэ би хадгалж байгаа. Спойлер дуулмаар байна. Тэрнээс ч хойш тэр reunion ингээд бүр дахиж уулзалтаж дахиж Netflix 6 ангиас нөө тэр бүр. Яа бити төхөө. Спойлер даа. Би юу нэм романтик юмд амар дуртай байхгүй. Нэр ингэсэн. Би бүр ингээд кино үзэнгүүт ингээд би ингээд юм хайрын тухай кино үзэж ингээд жоохон нулимс цээлгэндэг заяа. Тэрнээс биш ингээд нэг юм одоо юу гэдэг жоохон сайенс ярьдаг учраас хүмүүстэй Interstellar ч юм уу те ингээд амар scientific кино мэн дуртай л да. Гэхдээ би юм романтик кинонд миний бүр яг нэрэн гэсэн ингээд юм нулимс цээлгэнжсэн хоёр кино How I Met Your Mother ч юм уу те. Эсвэл тэр Hotel Delona гэдэг тэрийг үзэнгүүт ингээд савладаг байхгүй те. Жишээ нэг зүгээр би миний өнцгөр би яг нөгөө нэг Монголын яг анхны тэнгисийн хэрэг гарч яхад нөгөө Моко Чинзо хоёрыг хамгийн сүүлийн төгсгөлийг нь хараад би бас ингээд баг нулимс цэлгэнжсэн зөө. Тэр чинь амар романтик байгаа сте. Навшиж харин тийм би тиймэртэй юм бас аюу дуртай. Тэр тийм амар гинти юм шиг нэ. Гэтэ би яг тэрнийг сонсч байсан юм аа. Тэр нөгөө Чинзо нөгөө нэг холбоод исэн эмэгтэй юм байла. Моко юу? Биш. Нэг Намоны юу? Кико юу? Кико. Тэр хоёр яг нэг оройн хамт хондог хэсгээд штэ. Тэгэж таарахад яг би яг үнэндээ Мокког сонирхож штэ. Яг ингээд зөөлхөн хилдэг заяа. Тэр нь гэтээ хүмүүсээс анзаараг би тэрээс сонсчод энэ Мокко. Өөрөө Кикотойгоо хамт ээжэж би Кико гэж хэлэхгүй дээ гэдгсэн чи яг л дээ сүлд Мокко гэсэн байл штэ. Би гэтээ бүтэн үзэж байгаагүй. Яг нөгөө интернетээр катлэгдсэн эсгүүдийг хардаг штэ. Тэгээд надад нэг ийм мэдрэмж өгдөг байхгүй. Хүн ингээд жоохон хин нэгэнд амар дуруу байна гэдэг чинь бас нэг талаараа бас нэг хэмжээний нэг хүчтэй мэдрэмж төрж байгаа гэж боддог цаана юм биш магадгүй. Чихэн бас болно штэ. Ягаад дургу байгаа. Тийм дургу байвал ингээд яг үндэ нэх их бодохгүй ч юм уу тийм ингээд тэгэнгүүт яг хэмжээгээр дургу байх шалтгаан нь бас нэг өөр хүчтэй мэдрэмж. Гэтэ тэр нь бас муухай мэдрэмж. Надад бол бас дургу хүн байдаг шүү дээ. Тэрэндээ бол би хайртай биш. Угаасаа дургу. Гэтэ амар дургу хүмүүс бас байгаа л та. Гэтэ бас ухаад ингээ бодоод үзэнгүү тэр хүмүүс бас зөрүүлээд тэр хүмүүстэй дургу ирнэ таалагдах хүсэл байсан ч юм уу. Бас биш магадгүй. Буруу үлээл болчихсон юм. Тийм. Тэрэн дээр нөгөө Мока Чинзо хоёрын би нэг юм могоотой эсгийг харж ирсэн байхгүй юу. Тэгээ тэрэн дээр би энэ хоёр жоохон бивэтэй дуртай байна да. Ингэж харагдаад. Тэгээ нэг chemistry байгаа гэсэн. Харин тэр хоёр тийм лсэн юм байна. Юу ярьж байгаад энэ зүйлүүд орчихсон. Хаал ярьсан шүү дээ. Би бүр яг юу ярьж байгаад тэгэл тэрний өмнө юу ярьчлаа. Харин тий. Яагаад юм романтик кино дуртай мөртөө явчлаа. Бүр ярианда халаа тэнж өгч ийна тий. Яг нэг романтик кино таал дуртай гэсэн. Тэгэд би бас дуртай шүү дээ. Угаасаа романтик кино амар гоё. Тий шүү дээ. Тэгээ хүмүүсийн сонирхлоод угаасаа акшн кино дуртай мөртөө чи. Би бол яг романтик кино, мюзикл энтерментэртэй би бүр амар дуртай. Дээрэс нь нөгөө юм юун кинонд дуртай. Harry Potter. Harry Potter бол би өөрийгөө жинхнээсээ Harry Potter гэж боддог. Миний CS тоглодог нэр Happy Potter шүү дээ. Happy. Монголоор уншил баг Harry юм шиг. Harry л та. Тэгээд юугаар угаас тэгж бодож өгсөн юм чи. Тэгээд нөгөө би нөгөө нэрийг хэлэнгүүт хүмүүс хэлж чаддаг байхгүй. Тэгээд Call Me Happy гэчингүүд хүмүүс амар амархан ячдаг. Тэгэл зарим тоглол hey Mr Happy энтермтер гэдэг. Нэрээ тийм ээ тий. Тэгээд ячихлаэр тий миний юуны нэр чинь CS тоглодог нэр чинь Happy Potter. Тэрийг бол яг жил болгон үүсэх болохоор л ингээ илүү орж ирээд ам санагдаад байна шүү дээ. Harry Potter. Бүр анзаараагүй жижиг дэтейлүүд амар их байдаг шүү дээ. Би бол тэр яг сүүлийн 10 дугаар ангиас хойш хэдэн жил үтсэн. Яг жил болгоо яг 8 ангийн биш 7 чи 2 сесн. Яг ихнээс нь гоё. Бас анимууд амар гоё.
No comment. Наратагаас Мосээ. окей. Та мэдэн стэйг нэг үздэг хүмүүс. Зүгээр нэг ангитууд л үздэг. Алгоритмаар дуртай болоогүй юу? Би энийг хувь тавилгаагаар ингэж дуртай болж байсан. Ягаад вэ гэхээр манай ангийн хүүхэд чи үзээч гэж хэлээд би тэгээ үзчихсэн байхгүй юу. Гэтэ ангийн хүүхэд чинь чамд хэлнэ гэдэг чинь толгой дотор явж байгаа нейрон процесс чинь алгоритм болоод өрөөд гоё эсэргүүцтэй. Ийм подкаст гоё юм а. Яг нэг өнцгөлөө бүгдээрээ хараад тахгүй үзээтэй санагдчихлаа. Бүр ингээ хитэн талаас нь яаж нэрээ. Хотлаа аним амар гоё гэсэн нэрээ. Яа шүү дээ тийм ээ. Тантаж үздэг гэд би болохоор энэ донцтой шиг л манай найзлаа фитнес дээр бол бүр ингээ тасгал хийж гүүж мүж захта үзээд авч байрцсан. Энийг хэлвэл амар яг ойлгох хүмүүс нь ойлгоно. Сайхан би яг жим дээрээ байжсэн чинь Jujutsu Kaisen-ы Maki хоёрын нэг хэсэг гардаг байхгүй юу? Манай эмэгтэй нөгөө Kill Bill гэх кино байдаг шүү дээ. Тэрний хэсэг шиг нэг юм аюуллаг ингэж тийм хүн алддаг л да. Ингээд өөрийнхөө кланыг буюу овгийг ингээ алдаг байхгүй юу? Тэр хэсэг нь бүр галзуу ёо. Би бүр ингээ жим дээр хөлөө хийжсэн аа. За ийм хөлтэй бол. Хөш нэрээ би хөл гэснээс одоо би нэг яг хөлний хэмжээтэй холбоотой нэг судалгаа бэлтгэсэн байгаа. Тэгээ тэрийг би science minds дээр ярина. Тэгээд яг ч юм. Зүгээр гайхуулсан. Яг хэмжээнээс хамаарат хүний тийм ямар нэгэн байдлыг илэрхийлэх. Гуйны тойрогтой шууд хүний зүрх судасны эрүүлэнд шууд холбоотой гэдэг. Бүр нас оролттой нь холбоотой гэдэг судалгааг бүр дэлгэрэнгүйгээр яагаад гэдгийг Science Minds podcast-аас. Энэ чи үзэгч холгаалах гэдэг байна шүү дээ. Вау, сорвар юм байна. Яг утгагүй ашиглан даа. Манай close найзуудаас Science Minds-ыг сонсдог хүмүүс амар их байдаг. Угаасаа Science Minds-ыг тандаа хөөрхөн хүмүүс сонсдог. Хөөрхнүүд нөгөө сонсдог. Science Minds сонсдог. Одоо ч гэсэн хөөрхөн хүмүүс сонсож байгаа. Я бичлэгдээс бол 3 тагнаад байдаг. За удахгүй тэгээд манай хоёр царайгаа харуулах байхаа. Ер нь бол шүү дээ те маа Science Minds-ыг хэрвээ сонсдог хүмүүс авах юм бол гиснээс намайг тодорхой хэмжээний өндөр гэдэг юм гэж намайг хүмүүс амар намхан гэж бодд юм билээ. Яа. Намхан богдгор гэж бодд юм билээ. Ямарс. Тэгээ ингээд юм мэдхгүй би ингээд хөл урттай цээж богинтой байхгүй. Тэнгүүд сонгоод ямар ч юмээс намхан болчихтой. Тэгээ яагаад ч юм мэдхгүй намайг юм намхан гэж бодд юм билээ. Тэгээд эсвэл сууж байхад хүмүүс ирчээр ингээ босонгууд хөөж чийчин гээд би чинь Монгол хүний эрхтэн дундаж өндрөөс доороо 20 см-аар тэгэнгүүт ингээ баримжаа сууж байгаа штэ. Тэгэнгүүт манай хоёр чинь бас өндөр царайдаг. Яа. Таад харуул дурлан да. Иччлээ. Гэ нэрнгэсэ. Тэгээд юу явахгүй да. Instagram руу ороод үзгүй да. Таад энэ тэнд харж исэн л хүмүүс байгаа. Яа. Хичээд ярьдгүүтэй. За өөр юм яри. Алгоритм яасан гэдэг. Алхаж байхдаа пострыг харсан ч байлаа энэ гэжтэй. Хизээ нэгэн цагт харж исэн хаана харлаа. Гэсэн чинь тэр дээр байсан. Гэсэн чинь тэрэн дээр нөгөө тийшээ алхаа явж байхад байд юм да. Та хэд ингээд гигантнээс яг ингээ оргил худалдааны төөрөө уулзуур байдаг шүү дээ. Тэр уулзуурыг сайн анзаараад үзээрэй. Тэрэн дээр байгаа. Тэгээд манай ингээд подкаст одоо Leto Music Podcast Room яг ингээд ийм одоо хост болж орж ирснээс хойш манай одоо энэ подкаст студиогийн хостуудын дундаж өндөр нэлээд дэшилсэн. Тэгээд царайны юм бас нэлээд дэшилсэн. Тэгээд гоё подкастэнд орж гинөө. Гоё нөө. За тэгээд ер нь алгоритм болж таарсан хувь тавилан болж таарсан уу? Эсвэл хувь тавилан өөрөө алгоритм болж таарсан уу? Хувь тавилан өөрөө алгоритм гэхээр жоохон. Би жишээ нь одоо яг энэ дээр би яг ингээд юм юу яаж би одоо ингээд мэтгэлцээний сөрөг тал нь оппонент тал нь шүү заяа.
Тэгэнгүүт дээр үеийн алгоритм гээд AI ботод ажиллаад алгоритм гэдэг нь шүү дээ. Эдгээр чинь бүгдээрээ л ингээд тархинд явж байгаа процессыг дөөрэлгэж гаргаж ирээ кодинг болгоод тавьсан байгаа шүү дээ. А хэрвээ эний чинь өөр нэршлэр ингээд юм гаргацсан болохоос хуучин үедээ бас хүмүүс хідэн цагт ажилдаа явдаг, хідэн цаг ямар ажил хийдэг, те хизээ хоолоо иддэг, хаагуур зугаалдаг, ямар хоббитэй, ямар тоглолт, ямар хөгжим сонирхолтой гэдэг эдгээр бүх зүйлийн үндсэн дээр хин нэгэнтэй таарахгүй нь алгоритм л байгаа үсттэй. Яг уу бас дээр үедээ. Тэгээ одоо ч гэсэн ингээд таарж болох момент нь одоо ч удахгүй метаверс руу орчих ш. Тэгмүүд метаверс дээр хүмүүс ингээд ийм одоо яг дэлхий дээр чинь ингээд ийм байгаа 8 тэрбум хүнээ дийлхэ болоод эхлэнгүүт ингээд юм угаасаа цөөрж эхэлнэ байглаа байлаараа. Тэгэнгүүт илүү олон ямар ч ийм даац мац байхгүй ертөнцийн метаверс болж таарна. Тэнгүүд метаверс дээр хүн хэдэн ч дүртэй байж болно, юу ч хийж болно. Тэнгүүд тэнцээ чи очингууд дахиад өөр тэнд хүмүүс танилцаж уулздаг ч юм уу те. Одоо Black Mirror шиг ингээд сенсортэй ийм юунууд орчих юм бол нөгөө яг юу н муухай л да. Гэхдээ нэг хоёр найз хоорондоо нөгөө юу тоглодог. Нөгөө видео гейм тоглодог. Тэ сенсортэй мэдэрдэг. Тэ нэг нь эрэхтэй нэг нь эмэгтэй болцсон чинь тэр хоёр нөгөө нэг юун дээр яадаг шүү дээ. Тэрнтэй адилхан биеэр ч уулзахгүй мөртлөөсөө биеэр мэдрэмж авдаг. Энэ дахиад алгоритм болол энэ дахиад хувь тавилан болчих ш. Тэгээд энэ тоглоом дээр хоёлаа ингэж нэг баг болж тардаг хувь тавилан юм байх та гэдэг ч юм уу те. Тэгэнгүүт эн чинь угаасаа алгоритм яваал тэр нь ингээд дүрээ өөрчлөөд яваад байгаа юм биш үү. Тэгэл жишээ бүр дээшлүүлээ л да. Одоо жишээ нь юу гэдэг Homo sapiens-уудын генетикийн дараалал 1% неандерталын генийн дараалал байж л байдаг шүү дээ. Тэгээ эн чинь тухайн үеүүдэд бол ингээд нэг газраас нөгөө газар руу нүүдлээд явж байгаа цаг хугацаанаас хамаарал тухайн үеийн одоо дэлхийн байгаа хүмүүсийн одоо Homo sapiens-ийн өгцөг unknown sapiens неандерталуудтай ямар нэгэн байдлаар үржилт орсон нь нэг юм цаг хугацаанд нэгнийх нь төгсгөл нэгнийхээ эхлэл үе аялж явж байгаа үе дээр таараад тэнцэнээс mating process нөөсөл бидний неандерталын генийн дараад байгаа. Бас алгоритм л юм шүү дээ. Okay, what are you think? Тэгээ бид нэр угаасаа цаг хугацаа болгондоо бурхан гэдэг чинь өөр юмнууд нь байсан юм шүү. Одоо яг хүн шиг царайтай юу? Яг хүн шиг царайтай гэдэг нь царайтай байх болов гэж. Хүн байх болов гэх кинонууд дээр бурхан гээд нэг хүн яг битгэд нөгөө дандаа хүн шиг царайтай байх гэж төсөөлдөг. Чи яг хүн шиг царайтай байх уу? Одоо чинь тэд нар бол үгүй баха. Тэр нь бурхан гэж юм байхгүй баха. Зүгээр одоо чинь ер нь бол гол зүгээр гол утга. Анх нөгөө нэг шашин гарч ирлээ шүү дээ, тийм. Шашин гарч ирээд үзэнгүүт манайд ламизм гээд буруу хөгжиж байгаа болохоос жишээ нь буддын ч юм уу одоо Bible ч юм уу те эсвэл Коран судар ч юм уу эднэр бүгдээрээ ёс зүйн хэм хэмжээг тааруулсан зүйлүүд байгаа шүү дээ. Одоо мани бадмын хум энтергээ хилдэг нь хүн өөрийгөө тайван байлгах зорилготой ингэж хэлэхэд зөв амьсгалдаг те. Тэрнээс биш ямар нэгэн шидтэн гарч ирээд тэрийг хэн зохиосон гэхэлэр нэг юм дүр олж тавих хэрэгтэй байсан. Тэнгүүд буддаа ч юм уу те гэдэг ч юм уу миний үнцэг болохоор тийм байдаг байхгүй. Тэгэхээр хууль байхгүй байсан үед бол нийгмийн хэм хэмжээг шашин зохицуулж исэн. Чи энэ хүнд муу юм их юм бол чи ингээд юу там руу очиод насаараа шатаа шүү гэдэг ч юм уу те. Хэрвээ чи сайн байх юм бол энэ гоё газартаа дахиж төрөн ч юм уу эсвэл дээд тэнгэрт очин ч юм уу гэдэг юм явжингууд яг тэрийг зохицуулж байгаа нөхдүүд нь өөр юм байгаад байгаа өстэй. Тэгэхээр тэн дээр асуудал нь байгаад юм шүү. Тэгээ бас gratitude гэдэг зүйл тархинд амар gratitude чинь монголоор талархал тий ямар нэгэн зүйл талархах. За тийм мэдрэмж авангууд тархинд шиг болж байгаа юм шүү. Дангаараа одоо жишээлбэл би яг өнөөдөр яг энэ хүү өрөөнд байгаадаа талархаж байна гэх юм бол ерөнхийдөө бол байгаас илүү жаргалтай байх боломжтой. Тэн чин зүгээр ад жаргалын даавар ялгаруулж байгаа процесс шүү дээ. Тий, антидепрессантээс илүү баг байх боломжтой гэдэг. Гэтэ би нэг юм TED Talk дээр бичлэг үзчихсэн юм. 10,000 brain scan харж исэн хүн ерөнхийдөө бол антидепрессант шууд ингээд тархиных нь эмрааг нь харахгүйгээр тухайн үед бол шууд эмрааг нь харахгүйгээр шууд сэтгэл зүйн зөвлөгөө ч юм уу эсвэл psychotherapy гэд им өгөөл янзалцдаг. Тэгэнгүүт ядаж им эмрааг нь хардаг байгаарэ гэж анх санаачилсан хүн юм бэлээ. Тэгээд тэр хүн болохоор антидепрессантээс илүү анханасаа gratitude илүү сайн байдаг гэжсэн. Gratitude ч эргээ бодонгууд шин талаасаа бурхандаа талархъя. За тэгээл ээждээ талархъя гэдэг ч юм уу. Гэхдээ тэр чин бурхан ч юу ах вэ? Зүгээр одоо жишээ нь ингээд ийм
юу гэдэг штэ. Тэгээд Тэнгэрээсээ асууч юм уу? Тэнгэрээсээ асуу. За эсвэл Есүсээс асуу, эсвэл Буддагаас асуу, ч юм эсвэл Аллахаас асуу ч юм уу те. Гингүүд одоо тархины процессыг бодъё заяа. Надад тэр хүнээс асуу гэдэг юм нэг хүн юм хэлгэнэ штэ. За тэр хүнээс би асууя. Би яавал эрүүл болох вэ? Яавал эрүүл болох вэ гэдэг асуулт тархинд гарч ирж штэ. За тэгвэл тархит өмнө нь нэг их өөрөөсөө тэгж асуудаггүй хүн ер нь өөрөөсөө би ер нь яагаад юм байгаад байгаа юм бол гэж нэг асуудаггүй. Асуулгаж байгаа гол үнцгэн хүнээс асууж байгаа юм шигээр гуравдагч одоо нэг гуравдагч биеэр өөрийгөө харах гэж байгаа нэг нөхцөл байхгүй юу? Тэгэнгүүт асуулт нь ороод ирэнгүүт тарих асуултаас бол заавал хариулт олно. Заавал дүгнэлт хийн. Заавал шийдвэр гаргана. Тэгэнгүүт өөрийнхөө тархин дотроос хайж агаад би чи ингийн биш гэдгийг хин нэгэн надад ирээд хэлсэн гэдэг хөөхтэй. Яг асуугуу чихэн чи шивнсэн юм хэр үгүй. Яг өөрийнх нь толгойд ороод ирсэн гэдэг хөөхтэй. Randomly хизээш байгаагүй юм толгоороо ингээд шууд орж ирэхгүй. Эсвэл зүгээр бид нар математикийн бодлогын хариуг шууд мэдэхгүй шүү дээ. Бодож ич олно. Problem solving гэх. Тэрнтэй ямар ч ялгаа байхгүй. Бодож аваад гаргаж ирэх тэр нөгөө кликийн хин нэгнээс асууж байгаа юм шиг өөртөө асууж байгаа процесс. Тэгэхээр тухайн үедээ бол одоо ингээ явангууд жишээ нь ингээ тухайн үедээ бол ингээ шашин байсан юм байна те. Тэгвэл бурхан зүгээр ингээ дөрөө хувирлахад зүр бидний бурхан гэж боддог юмнууд өөр юмнууд болоод яваад байгаа юм биш үү гэдэг ч юм уу те. Тэгээд ингээд явангууд чинь энэ ч угаасаа л цаанаасаа байглаас өгөх алгоритмаар л бид нар яваад байгаа юм биш үү. Хувь тавилан гэдэг чинь тухайн хүний зүгээр л байнгын үйлдэлийг давтамжаас те болж байгаа. Жишээ нь одоо Баян онгорт байгаа хүн Дорногов ихнэр авч л дээ. Гэтэ тэр хоёр нэг юм хэрэгцээгээс болоод одоо юу гэдэг Улаанбаатар хотод ч юм айл нэг фестивал одоо тухайн үедээ бол нэг юм арга хэмжээнд ч юм уу те орж оролцохдоо нэг хараад өнгөрж л дээ. Тэгээд тэрнийхээ хойноос явж байгаа ч юм. Энэ тэгээ бас ялгаа байхгүй бол хэрвээ энийг хувиргах юм бол Facebook руу болвол ингээд нэг групп чат руу ороод ч юм уу эсвэл нэг групп руу ч юм уу. Тийм ингээд орсон чинь нөгөө хүн ингээд гарч ирдэг ч юм уу. Гэт олоод байгаа юм шүү. Энийг хүчээр хийж байгаа чинь date app ч юм уу те. Эсвэл ингээ ямар нэгэн blind date те. Эдгээр юмнуудаар ингээд хийгээд байгаа. Тэгээд нийт үүсээгүй байгаа үед нийт үүсээгүй байгаа үед гарч ирж байгаа хэрэгцээнүүд бол тархин чухал гэдэг ойлголт байхгүй учраас тэрийг хөнгөнөр хүлээж авна. Яг нийт үүссэн байгаа үедэр гарч ирж байгаа юм бол одоо амар хүчээр гарч ирж байгаа байхгүй. Тэгмүүд яагаад ингээд 18, 19, 20 дээр дааврын шилжилтээс гадна хоцорж байгаа мэдрэмж үүсэж байгаа учраас хүн хүчтэй дуурлана. Хин нэгний одоо чи нэгэнд нь дайри одоо treatment, нэгэнд нь mommy treat хэрэгтэй болж байгаа үедэд одоо ганцаар амьдралыг туулахад хэцүү санагдаж эхэлж байгаа үе жигнээс эхнэр нөхөр хайж эхэлдэг ч юм уу. Тэгэхээр ингээд энэ угаасаа алгоритм юм шүү. Одоо нэг яг нэтлэн л би мэдлээ л дээ. Жил ороод заслаа хийлгээг байхгүй юу? Тэр жил чинь гал бүтлгөөдлээ. Тэрөө заслаа хийлгэсэн байсан бол нэг хотлоо өнө тархиндаа нэг өөрөө юм хийцэндээ сайхан 50 байх гэсэн юм байна. Гэтэ тэр жилийн асар их стресстэй, гэр бүлийн ч юм уу ямар нэг юмны стресстэй байгаа. Тэрнээсээ олж фейлдснэ тархи өөрийгөө зөвтгөхгүй буруудахгүй тул засал руу бурууж гэж байгаа юм шүү. Харин тийм бас мэддэг. За би ятаа гэж дооцлоо гэж нөхгүй дээ. Одоо ятаа гэдэг үг хэлэнгүүд угаасаа муухай ингэж. Одоо энэ бол зүгээр хинч ялаагүй. Зүгээр юм байж байгаа. Ингээд дуусгах. Угаасаа ингэж дуусах цаг болчлоо дөө. Яг л өнцөг ярьж байхгүй. За. Уул нь би өөрөө нэг алгоритм биштэй гэж хэлжсэн нэ уур өрөөднөөс нь дээ. Ихлүүлсэн штэ. Тэгснэ ингээд стил дотор ингээд хувь тавилан байгаа гэж итгээд л байгаа байх. Байгаач байж болно штэ тий. Тийм би итгэж байгаа. Харин тийм. Энэ зүгээр ганц эрхэн баяр гэдэг хүнээ л өнцөг байхгүй юу? Тэгээд үгүйсгээгүй, нотлоогүй юмыг бас ингэж ярина гэдэг чинь зүгээр л хэдүүлээ олон талын өнцгөөс мазарж байгаа болохоос хэний ч зөв биш. Хинийхэн ч зөв биш. Хинийхэн ч буруу биш. Хинийхэн ч буруу биш. Нөгөө талаас бүх хүний буруу, бүх хүний зөв. Өмнөх дугаар дээр хоёулаа нэг киног яаж ярьлаа тийм юмгээ бодчих. За дуусгая дөө. Өнөөдрийн дугаар ингээд дууслаа. За ирсэн баярлалаа. 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 Дахиж ирээрээ. Дахиж аваад. Одоо мөнгөөр орно. За тэгээд лайк дараарай. За. Subscribe хийгээрэй. Баяртай. За удахгүй уулзъя. Баяртай. Уулзъя гинэ. Дараа дахин сонсоорой. Дараа дахин сонсоорой. За бай.
Little Music Podcast Room үзүүлж байна.